ирсэн асуултын дагуу сонирхлын дагуу ингээд байна. За ер нь манай үзэгчид бас намайг мэдж байгаа бох. Би 2011 оноос эхлээд ер нь вакцины тухай нэг 7-8 нийтлэл 2-3 бол баримт кинонуудыг бас өөрийнхөө вебсайтн дээр тавьж ер нь вакцины тухай асуудал дээр Монголын ард түмэнд нийт одоо хүмүүсийн анхаарлыг хандуулах гэж удаатараа оролдлого хийж ирсэн л дээ. Тэгээд тэр цагаас бол хүмүүсийн вакцинтай холбоотой бол олон асуудлыг бол надад тавьсан. Би зүгээр бол ер нь яг өөрөө эмч мэрэгжлийн хүн биш хэдий ч бол ер нь Монголын ард түмэн манай улс үндэстэнд бол тулгарчаад байгаа энэ асуудлуудыг судлаад мөн тэрний дотор энэ вакцины асуудал бол бас тодорхой байр суурь эзэлдэг л дээ. Анхаарлын байнгын болоод төвд байдаг нэг асуудлын нэг гэж хэлэх байна. Тэгээд өнөөдөр бол хамгийн гол нь бидний бас нэг завшаантай үйл явдал болж байна. Өнөөдөр Германд одоо энэ тусгай сургуулийн одоо багш сургууль хүмүүжүүлэгч хийдэг манай жаргал маань ирчээд байгаа. Тэгээд бид нартай бас энэ вакцины одоо тухай асуудлуудыг зөвхөн Монголын одоо бодит амьдрал төдийгүй мөн тэнд байж байгаа яг бодит бас байдлууд бидэнтэй төстэй тийм бол нөхцөл байдал байж байгаа энэ талаар бол бид нартай бас мэдээлэл хуваалцах гэж ирсэн байгаа. Тэгээд ер нь энэ вакцины асуудал бол зөвхөн одоо нэг гэр бүлийн асуудал бол биш юм. Ер нь вакцины асуудал бол өнөөдөр бол маш их одоо олон айлд бол гашгүй одоо гар цохрол учруулсан энэ эрүүл мэндэд хүүхдүүдийн бол ирээдүйд бол маш гар цохрол учруулсан энэ утгаар бол манай улс үндэстний юм бол орчод байгаа олон асуудлуудын нэг юм. Тийм учраас бол энэ асуудлыг бол би 2010 оноос хойш нэлээд тууштай олон удаагийн ярилцлага олон удаагийн болоод тэр нийтлэлээр бол асуудлыг хөндөж ирсэн байгаа. Тэгэхээр ер нь ийм л байгаа шүү дээ. Одоогийн өнөөгийн бодит байдлыг ярьдсан бол манай эцэг эхчүүдийг болохтой зэрэг бол хэрвээ вакцин хийлгэхгүй бол хүүхдүүд чинь бол ингээд аимшигтай хүнд өвчин тусна гэдэг нэг юм айдас бол байнгын одоо тэдэд төрүүлэх гэж оролддог. Энэ бол ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ер нь бол ингээд олон нийтийн сүлжээгээр ч гэсэн асуудлууд маш их юм. Тэгээ эмч нарыг нь болохтой зэрэг чинь хэрвээ бол вакцин хийлгэхгүй байдсан бол танаад одоо энэ аюултай халдвар төвчнүүд дэгдэж болцсохгүй гэсэн энэ одоо айдсын дунд бол манай эцэг эхчүүд мөн яг энэ асуудлаар бол одоо хариуцсан эмч тэгээд цаашлуулж шийдвэр гаргагчдын төвшөнд бол үнэхээр энэ асуудал дээр одоо би зүгээр зөөлхөн хэлэхэд бол мэрэгжлийн бус гэсэн ийм бол хандлагатай бид нар олон жил явж ирлээ. Энэний бол одоо ингээд та бүхэн мэдж байгаа сүүлийн үед ер нь саажилттай хүүхдүүдийн бол одоо ийм эзлэх хувь бол жил бүрхэн нэмэгдэж ирсэн байж байгаа. Мөн саажилтын дотор бол хамгийн гол нь хүнд хэлбэр юм бол тархин гэмтсэн. Ийм бол одоо саажилттай хүмүүсийн тоо ихнэгч. Ер нь саажилт гэдгийг бол бид нар бас зөв ойлгох хэрэгтэй юм л да. Тэр бол хүн тэр одоо ихэс бол одоо ингээд төрөхтэй хүн төрөлхийн бол генийн өөрчлөлт, одоо генетикийн төвшөнд бол өөрчлөлт гарсны улмаас бол одоо саажилттай хүүхдүүд төрдөг. Нүгэлэхдээ энэ нь бол маш хор тохиолдлоо. Ер нь хэдэн одоо 100,000 хэдэн сая дотор бол 1-2 тохиолддог ийм өвчнгүүд байсан бол 90 оноос өмнө бол одоо манад энэ өвчин бол бараг байгаагүйтэй адилхан өнөөдөртэй харьцуулт юм бол ийм байсан бол сүүлийн жилүүдэд бол бидний одоо дотор одоо та нар хөдөө орон нутагт явж үзэж байгаа ер нь бол бараг айл болгонцохоо болцоод байгаа. Тэгэд энэ асуудал ганцхан Монголын асуудал бас биш. Мөн одоо энэ бидний одоо өндөр хөгжилтэй гэж ярьдаг бол одоо Европ, Америкт бол бас энэ асуудал бүр одоо хүлцэж одоо төвчгийн одоо аргагүй ийм төвшөнд хүрсэн учраас бол Эрдэнэтэн судлаачид хүүхдийн эмчнэр бол энийг бол одоо сануулсан харан одоо аюулын харан дэлгэцээр бол олон жил өнгөрлөө л дээ. Тийм учраас бол бид нар энэ асуудал дээр бол яг зөвхөн энэ асуудал дээр бол төвлөрч энэ ярилцлага хийгсэн саналтай байна л да. За жиргэмаа та өөрөө танилцуулна. За би тусгай сургуулийн багш мэргэжилтэй Герман төгссөн. Тэгээд энэ мэргэжлэр бас докторантур төгссөн. Тэгээд одоо 17 жил Германд мэргэжлэр ажиллаж байгаа. Тусгай сургууль гэдэг нь тэгээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Одоо яагаад та энэ вакцин дээр төвлөрөн судлах болсон бэ? Нэгдүгээр хувь хүний үүднээс, хоёрдугаар бас мэргэжлийн одоо миний мэргэжтэй холбоотой энэ зүгээс ер нь Монголд одоо бас сүүлийн 15-аас 20 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо огцсон өсч тэгээд төрөл бүрийн хүнд өвчнүүдэд нэрвэгдэх болсон. Хүүхдийн дэгдэлт бас нэмэгдсэн.
Энэ нь одоо миний гайшруулгыг одоо татсан. Тэгээд би энэ одоо яагаад ингэж байгаа юм бол миний учир шалтгааныг олохоор ингэж одоо явсан. Тийм 2011 оноос бас 12 оноос. Тэгээд чи бол бас нэг бидний ярианд ярьжсэн шүү дээ. Урд нь бол одоо ингээ Германд гэхэд өөр төрлийн бол одоо хүүхдийн одоо эмгэгтэй ажиллаж байсан бол чиний нүдэн дээр бол сүүлийн одоо 16-7 жилийн турш бол жил бүхэн бол огцом өсөөд байгаа энэ асуудал л да. Ялангуяа тэр хүүхдүүд бол эцэг гэхээс 90 саруул төрснийхаа дараа дандаа бол олдмолт юм одоо хэлбэрийн юм хүн хэлбэрийн бол саажилттай хүүхдүүд маш их одоо их болсон байгаа шүү дээ. Тэгээ тэрний бол шалтгааныг одоо чинь эцэг эхчүүд нь одоо юу гэж ярьж байгаа юм тэмдхийн бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энд одоо ямар байр суурьтай хандах юм. Ер нь бол анх би ингээ мэрж дээр ажилд орж байхад эцэг эхчүүд зарим эцэг эхчүүд сургуульд одоо хүүхдээ оруулаад тэгээ манай хүүхд 6-наас хүртэл одоо ирүүлсэн эсвэл 4 сар хүртэл одоо ирүүлсэн 9 сар хүртэл одоо ирүүлсэн гэж ярьдаг байсан. Тэгээд басан ясны дараа манай хүүхд оюухан намжтай болсон. Хүн хэлбэрээр эсвэл одоо тийм саажилттай болсон, ийм өвчтэй болсон, чихрийн шинжтэй болсон гэж ярьдаг байсан. Тэгээд би одоо үнэхээр бас гайхаад барайж тэ одоо вакцинаас болоод үгэл тэр үед бас үлдсэн л дээ. Тэр бол 2000 оны ихээр. Тэгэл би гайхаад үлдсэн. Тэгэл ер нь Германд дээр Америкч дээр ер нь Европ дээр бас аутизмтэй хүүхдийн тоо нэмэгдсэн, хөгжлийн бэрхшээл, төрөл бүр хорд хавдар, чихрийн шижин, уналт таталт тэгэл бүр ховор өвчнгүүд бас нэмэгдсэн. Одоо жишээлбэл нэг ховор өвчин бол мюкополисахаридиоз гэдэг өвчин байдаг. Тэр нь одоо Герман 82 сая хүн амтай гэхэд 80 хүүхдэл байдаг одоо Германд те. Энд одоо интернетээр Монгол аав ээж нар манай хүүхд одоо ийм хүнд өвчтэй болчлоо гэд хандив хайгаад явдаг. Тэрэн дээр харж байхад одоо тэр яг мюкополисахаридиоз гэдэг өвчнөөр өвчлсөн хүүхдүүд одоо зөндөө биелээ. 82 сая хүний дотор 80хан одоо одоогийн тийм тохиолдол бүртгэгдсэн байхад 3 сая бол 3 сая хүнтэй Монгол улсад сүүлийн жилүүдэд гэдгийг хэлж байгаа. Тэгээ тийм хүүхдүүд болохоор ер нь бол царайдаас нь хараад мэддэг. Ер нь шууд тэгэл хацар нүд хамар мамар тэгээд аажмаар бүгдээрээ ер нь ажлын хэлбэрийн болдог байхгүй юу. Хараад одоо яин энэ тийм өвчтөй хүүхдтэй нэ гэж шууд хараад тийм адилхан болдог. Тэгээд бас нэг ээжтэй бас тийм дуудчихсан. Тэр ээж ярьжсэн 4 сар хүртэл манай зүгээр байсан. Тэгэл булчингийн чангарал болоод тэгэл юу одоо наар цааш хөдөлж чадхаа болоод толгойгоо даахаа болоод тэгэл аажмаар ингээд нүүр нь ингээд сонин өөрчлөлтөд эхэлсэн гэдэг. Энэ бол дандаа вакцин хийсний дараа гарч ирж байгаа биед нь гарч байгаа өөрчлөлтүүд тийм. Тэгээ ер нь бол одоо чинь вакцин хийлгэсний бол дараа хүүхдүүдийнх нь бол одоо оюун санаа, эрүүл мэнд, хөгжилтөнд бол бүр онцгой хэвийн бусгадад чинь ийм өөрчлөлт гарсан гэж маш олон болоод эцэг эхчүүд ярьдаг, баталдаг, нотолдог мөн болол одоо тэрнийг эмчилж байгаа эмчилж байсан эмчнэр бас энэ тухай бол одоо нотолсон олон баримтууд бол интернетэд одоо бол бэлд харамсалтай нь бол манай энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд агцгүй бол дандаа ингээд энэ барууны одоо энэ үндэстэн дамсан корпорациудын эм үйлдвэрлэгч, энэ вакцины үйлдвэрлэгч, эмийн одоо фарма концернууд гэж ярьдаг. Эдний бол одоо юу гэдгийг рекламны ийм материалуудыг маш их явуулдаг. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж бол одоо чинь дэлхийн бүх хүн ардын бол эрүүл мэндийн төлөө байдаг гэж бидний ойлгодог энэ байгууллага бол харин ч бол сүүлийн үед авсан бол мэдээлэлээр дандаа ингээд барууны үндэстэн дамсан корпорациудын мэдэлд бол очсон. Тэндээс бол захирлуудыг тэндээс голлох бол шинжээчдийг судлаачдыг тэндээс томилдог, албан тушаалтангуудыг тэндээс томилдог, мөн одоо энэ вакцинтай холбоотой янз бүрийн туршид судалгаануудыг тэд нэр өөрсдөө захиалж хийлэгдэг, тэд нэр өөрсдөө санхүүжүүлдэг тэр одоо туршилтуудыг тэгээд бол тэндээс гарсан энэ бүх мэдээллүүд чинь бол тэрний дараа болохтой тэр бүх дэлхийн одоо чинь мэдээллийн хэрэгслүүдээр дамжаад бол одоо чинь нийт хүн ардад мөн шийдвэр гаргах төсний бол улсуудад нөлөөлдөг. Энэ нь бол эргээд одоо энэ дэлхийн одоо ялангуяа бол Америкийн одоо энэ үндсэн дамсан корпорациудад бол жил бүр асар их олон одоо тэрбум долларын ашиг орлого авчирч байхад нэг талдаа нөгөө талдаа болохтой чинь дэлхийн одоо чинь олон улс орнуудын хүн ардын эрүүл мэнд одоо ер нь тэр улс үндэстний бол ирээдүй бол бас ноцтой болол байдлаар одоо ингээд ийм эрсэлт учраад байна гэдгийг бол бид нар ойлгох хэрэгтэй. Жолгоомаа тэгэхээр та
ингээд судалгаа хийжээ би зааж тэ талаасаа ярьж өгөөч. Одоо тэрхний дараалал нэрээ амьдаг манай Монголын статистик ямар байна тэ анхаарал татах зүйлс юу байсан. Ер нь тэгэл одоо ингээл хүмүүст ингээл ярьцдаг түрүүн хүүхдүүд манай хүүхд тархины даралтай болсон гэдэг ер нь тэгэл баг тархины даралтгүй хүүхдүүд баг байхаа болсон гэдэг нь үнэхээр одоо намайг миний гайхлыг төрүүлсэн. Тэгээ одоо яагаад ингэж идэм бол гэж одоо энийг бас судалсан. Тийм тэгэхээр ер нь бол яг вакцин хийсний дараа хүүхдийн одоо тэр мэдрэлийн судас тэгээд тэр судасны одоо тэр эдисүүд тэр судасанд цочрол өгж тарих хавнадаг. Тийм тэгээд тархины дотоод даралт гэдэг үүсдэг. Тийм тэгэл хүүхд болгон тархины даралт болдог юм шүү дээ. Тэгэл тархины даралт болоод тэгэл одоо тархин янз бүрийн болно. Тэрийг одоо урчилж бид нэр хийж чадахгүй. Зарим хүүхдүүд нь тэгээд уйлал арай гэж давна. Зарим нь болохоор шууд таталт зарим нь шууд эрчим дэмжлэгэнд орно. Зарим нь тэгэл вакцинаас үүдэлтэй одоо жишээл менингит гэдэг өвчин үүсдэг. Тэр нь болохоор одоо тархины одоо нуус тархины хальс өрөвсөд менингит болно тий. Тэгээд зарим хүмүүс бол ерөөсөө тэгэл эмнэлэг төрөл тэгэл эндгээсээ салахгүй яж байгаа л 1-2 сарын дараа тэгэл энддэг. Тэгэхээр бас нэг энэ дээр нэг зүйлийг бол одоо хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр бид нар бол ер нь бол за яг ер нь вакцины тухай би ч гэсэн урд нь бол одоо бичижсэн нийтлүүдээ урд нь өгчсэн ярьсуудаа ярьжсэн. Ер нь энийг нэлээд одоо чинь итгэж болох үс бол эрдэмтэн судлаачдын судалгааны ажлуудаас ингээд үзэхэд вакцины яг хүндрэлтэн бол энэ олон янзын өвчнүүдээс аварсан гэдэг нь бол маш эргэлзээтэй юм билээ. Хэрвээ яг одоо бодит одоо чинь баримтуудыг судлаад тэгээд бид нарыг бол тухайн үед нь бол яг одоо чинь ямар урд нүүрний ямар байсан байна одоо вакцины гарсны дараа вакцины хийлэгдэх болсны дараа одоо чинь ямар одоо байдалтай байсан юм байна гэдээ ингээд судлаад үзэхдээ зэрэг чинь тэр бол одоо чинь үндсэндээ бол вакцинаас бол би болоогүй гэж хэлэх гэж байна. Яг бол ер нь бол сүүлийн жилүүд ялангуяа 20 дугаар зууны бол 2 дугаар хагасад хүн төрөлхтний бол амьдралын хэвшил бол маш их өөр болсон. Хүмүүс харьцангуй бол урд өмнө одоо ажил амьдардаг орчин бол цэвэрхэн болсон. Одоо чинь цэвэрхэн эрүүл ахуйн талаасаа цэвэрхэн болсон. Мөн эмчилгээний бол одоо чинь одоо янз бүрийн одоо чинь арганууд, янз бүрийн эм тарианууд бол одоо чинь одоо хүмүүст хүртээмжтэй болсон. Энэ бусад олон факт баримтууд бол одоо нийлээд хүн төрөлхтнүүдийн өнөөдрийн бол одоо чинь энэ олон янзын аюул төвчнийг бол ялан дийлсэн энэ бол төвшөнд хүргэсэн байсан. Гэвч бол одоо чинь энийг одоо ялангуяа 1930-аад оны дунд үеэс бол Германд гэж одоо би зүгээр яг Германы тухай Германаас ирсэн зочинтойгоо ярьж байгаа учраас би Германы асуудлыг бол авч ирээ гэж 1933 онд бол Гитлер Германы төрийн эрхэнд бол гараад тэрний дараа бол ялангуяа Америкийн Рокфеллерийн сан бол одоо Гитлерийн ялангуяа тэр нөгөө үндэсний арийн үндэсний цэвэр угсаатны бол одоо чинь тэр эвтаназийн тэр гэж янз бүрийн одоо евгеник энэ гэсэн янз бүрийн одоо бодлого үйл ажиллагааныг явуулж ирсэн. Энэ үйл ажиллагааны бол бас нэг одоо хэсэг болгож энэ вакцинуудыг ердөөсөө хийх нь зүйтэй юм байна гэсэн ийм бол одоо үзэл санааг Германаар дамжуулаад Европ мөн бол Европоор дамжуулаад мөн дэлхийн нийтэд маш хүчтэй сурталчилж ирсэн байхгүй. Тэр цагаас эхлүүлээд бол одоо чинь хүмүүст вакцин бол тарьдаг. Заавал бол одоо чинь бүр үндэсний календар вакцинжуулалтын календар одоо чинь тийм одоо чинь тоглол гэж бол нэрлээд ингээд хүүхдүүд албан ёсоор бүр хийдэг болсон юм яаж байгаа. Гэвч тэр бол урд нь болж исэн урд нь бол одоо хүн амьд бол тохиолдож исэн янз бүрийн бол онц одоо аюултай гадуур төвчний давтамж нь бол ердөөсөө яг тэр одоо вакцин хийсний дараас огцом ердөөсөө буураагүй. Харин ч бол одоо чинь айжмар болсон. Энэ нь бол одоо чинь тэр эрдэмтдийг одоо чинь ямар дүгнэлтэнд хүргэсэн гэхдээ хүмүүсийн амьдралын хэвшлэр нь одоо бий тэрсэн одоо эрүүл ахуй нэгдүгээр эрүүл ахуйн сайжирсан хүмүүс бол ядахтаа бол гараа аваад одоо чинь те одоо ер нь амьдралын одоо эрүүл ахуй төвшин сайжирсантай шууд холбоотой юм байна. Хоёрдугаарт бол хэрэг хүн бол өвчлөлтийн бол тэрийг бас хөндрүүлэхгүй бас хөнгөн одоо шатнд нь эмчилдэг янз бүрийн эмчилгээний арга барилууд мөн одоо бусад одоо бодис бэлтгэмжүүд бол хүмүүст энгийн жирийн хүмүүст бол одоо олдцтой хүртээмжтэй болсон үднээс л энэ өвчнүүд яасан юм бэ. Харин ч бол одоо чинь яг тухайн одоо ямар нэгэн вакциныг ингээд аваад үзтiin бол тэр вакцин бол хийснийхэн дараахан бол одоо онц халдвар төвчнүүд маш хүчтэй дэгдэлт гарч ирсэн тохиолдол маш олон байд юм байна.
бид нар тэр болж өнгөрсөн болоо түүхүүдийг бид нар тэр болгон сайн мэддэг учраас ерөнхийдөө бидэрт одоо чинь ойлгуулсан байж байгаа одоо энэ ер нь вакцин болов заавал одоо юу гэдгийг хийлгэх ёстой юм байна. Вакцин болов хүн төрөлхтнийг энэ онц аюултай энэ эрсдлээс бол хамгаалт юм байна гэсэн нэг тийм одоо нэг тийм хэвшмэл ойлголт бидэнд ихэнх нь төрүүлсэн байгаа байхгүй. Гэвч энэ бол хараахан тийм биш юм байна гэдгийг нэгдүгээр хэлмээр. Хоёрдугаард бол ер нь бол одоо чинь би вакцинуудыг угаасаа хийлгэж болохгүй гэж яриад байгаа биш юм. Бид ч гэсэн бид нар бол хамгийн гол нь энэ вакцин чинь бол одоо чинь ялангуяа энэ үндэстэн намсан одоо чинь энэ барууны компаниуд одоо хитгэн компаниуд гэдэг Америкийн одоо компаниуд байж байгаа. За энэ Швейцарын хитэн компани байж, Голландын хитэн компани байж, Британийн хитэн компани байж. Энэ хитгэн ердөөсөө зүгээр одоо чинь миний одоо энэ хоёр гарт бол одоо багтах юм цөөхөн хитэн компаниуд нь дэлхийн вакцины зах зээлийг бүрэн эзэглэсэн байж байгаа байхгүй тэд нар. Тийм учраас чинь тэд нар бол өөрийнхөө бол одоо чинь бодлого үйл ажиллагааг одоо явуулах тэр арга хэрэгслээ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг тэр арга хэрэгслээ болгоцсон байгаа байхгүй таавал. Тийм учраас энэ дээр бол бид нар жирийн одоо хүмүүс бид бол энэ бүгдийг бас нарийн бол одоо чинь судлаж ойлгож бол бас бүх хийх одоо чинь одоо алхам одоо сонголт үйл хөдлөлтөд бол бид нар одоо юу гэдгийг дээрээс хүн тэгж хэлсэн учраас би хийгээд байгаа гэж явахгүй бас энэ дээр бол бодлоготой хандах хэрэгтэй л гэж байлгах гэдэг байхгүй. Миний яг энэ дээр ажигласан зүйл болохоор бас вакцин хийх ёстой. Тэгтээ яг байдал одоо ямар вэ? Тэ? Одоо аутизм Монголд ихтэж байна те. Одоо тийм мэддэгчгүй үгүйсэн. Тий, төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлүүд тэгэл одоо зарим айлд одоо бүр 2 саажилттай хүүхэд, 3 саажилттай хүүхэд шүү дээ. Тий. Тэгэхээр ч одоо бүр нэг аль нэг ч биш одоо бүр 2-3 саажилттай хүүхэд маш хүнд байгаа байхгүй. Гэхдээ тэр хүүхдүүд бол одоо чинь анх төрөхдөө бол эрүүл төрсөн юм. Харин хамгийн гол одоо асуудал яг энд байна. Монгол хүүхдэд яагаад дөнгөж төрөнгүүд нь 24 цагийн вакцингээ 3 бац вакцин хийж байна. Тэгэхээр тэр хүүхэд одоо эрүүл төрсөн эсвэл үгүй гэдэг нь одоо тодорхойлох боломжгүй болчихлоо шүү дээ. Тий. Тэгээд генийн дефекттэй төрөлхийн гажигтай гэдэг ингээд онцлцдаг. Хэрвээ дараа нь ямар нэгэн бол одоо тэр хүний эрүүл мэндэд одоо эрсдэл учруул тэгж тайлбарлах гэдэг шүү дээ. Тий. Тэгээд дараа нь аав ээж нь одоо тийм хүүхдүүд аав ээж нь одоо зарим нэг тийм хүмүүстэй би бас уулзлаа л да. Тэгээд тэд нар хүүхдүүдээ гадаадад авч яваад шинжилүүлсэн байна. Гений ямар ч дефект авахгүй, төрөлхийн гажиг байхгүй. Харин тийм вакцинаас болсон гэд шинжилгээгээр гараад ирж байна. Герман жишээлбэл 24 цагийн дотор хийдэг гэж байна уу? Байхгүй. Германд жишээ 4-6 сартаа хийдэг. Одоо тэгээд орон янз бүр юм байлээ л те. Зарим орнуудад бүр 1 настай, 2 настай ч гэдэг байхгүй. Тий. Тэгэхээр ч одоо тэр бас их сонирм байна л да. Яхалаараа манай Монгол харин тийм болсон гэсэн 24 цаг. Сүүлийн нэг 10 жил бол яг энэ асуудлаар бол би ингээд нийтлэл бичээд одоо гарсан энэ бол гадаадын одоо энэ баримт кино, вакцины тухай баримт кинонуудыг ингээд сурталчлаад ингээд явж байхад хүмүүсийн дотор бол одоо чинь манайхан тэр нэг хэвшмэл одоо чинь урд нь тэгээд сургацсан нэг тийм одоо юу гэдгийг одоо юунаас их татгалзаж чадахгүй байдал өөрчлөгдөж байгааг бид нар ихэнх нь бол одоо бүр ойлгоогүй яваад байна. Урд нь удаа зэрсэн социалист Монгол улсын үед удаа зэрэг бас нэг одоо чинь эмч нартай бол хариуцлага тооцдог тэр байгууллага, тэр үзэл санаа тэр бол байсан шүү дээ. Тийм учраас чинь болохтой зэрэг бол одоо тэр улсуудад бол чинь эрүүл мэндэ даатгацдаг байсан. Яг үнэ ашигын төлөө байгаагүй. Тийм учраас манай иргэд бол одоо чинь сүүлийн одоо жилүүд ингээд хараад байхад одоо хүртэл бол өөрийнх нь хамгийн одоо энэ амьдралд байж байгаа хамгийн үнэт зүйл бол өөрийнх нь эрүүл мэнд, хүүхдүүдийнх нь эрүүл мэнд ирээдүйг бодохтой зэрэг цагаан хувцастай хүндэл болгоод тэгэл даатгацдаг. Тэр үед чинь бол одоо чинь хүний төлөө нийгэм, улс байсан байхгүй гол нь. Тэгэхэд бол одоогийн энэ одоо эмч ер нь бол зүгээр бүгдийг хэлж байгаа биш л дээ. Мэдээж хэрэгтэй. Энэ дотор бол одоо чинь улсууд байж байгаа. Гэвч одоо чинь ихэнх одоо чинь эмч нар гэдэг бол одоо эрүүл мэндийн чинь зөвхөн ямар нэгэн мөнгөтэй улсуудад эрүүл мэндийг худалддаг ийм бол санаа дотор бид нар амьдарч байгаа байхгүй да. Тийм ч учраас бол одоо чинь мөнгөтэй хүн л өөрийгөө бол одоо чинь эрсдлээс хамгаалдаг, өөрийгөө өвчлөлт юм бол эмчтүүлдэг. Зөвхөн тэдэнд бол мөнгөөр үйлчлдэг болгоцсон. Энэ бол одоо үзэл санааны орчинд хуучин бидний тэр хэвшмэл болгоод одоо чинь болоод итгээд яваад байгаа энэ одоо байр суурь энэ бол одоо чинь бодол санаа ойлголт төсөөлөл маань одоо
маш их биднийг эрсдэлд бол одоо авчруулад байна шүү л гэдгийг би дахин сануулж хэлэх байна. Тэр жаргалмаа хэлжээс нөгөө эмчнэр жишээлбэл одоо зарим эмчнэр бас хэлчихсэн гэж хүүхдийн зулай, тэр саажилтын талаар эмчнэр өөрсдөө бүр ингээд илт өөрчлөлтүүд ирэхээр тэр талаар Тэгээ би бас хэд хэд эмчнэртэй бас уулзсан. Манай Монгол эмчнэр маань бас одоо бас гайхаад бас сүүлийн жилүүдэд Монгол хүүхдээ одоо зулаа эрт одоо ингээ хаагддаг болоод тэр чинь нэг жилийн дотор ааж маш битүүр штэ. Тэгээд 2 3 4 сартай ингэдэг болсон. Тийм бас ингээ гайхаад тэгээд бас зарим эмчнэр одоо вакцинаас болоод одоо саажилт үүсч байна гэж ярьж байна. Тийм тэгэхээр одоо бас ийм эмчнэрийн дуу хоолойг сонсож ийм эмчнэр маань одоо бас зоригтой цаашаа мэдээлэл хүргэж аав ээжнэрийн дуу хоолойг бас сонсоож одоо тэр үнэхээр одоо бас чухал зүйл гэж би бодож байна. Яг одоо бодит амьдрал дээр болоод байгаа байхгүй тийм ч ярихгүй хараагүй юм шиг сонсоогүй юм шиг явж байгаа байхгүй. Айгүй олон жил явсан шүү дээ. Одоо энэ ярихгүй бол одоо бүр үнэхээр хэцүү. үнэхээр өдөө эрүүл агаар ямар ч удмын тийм саажилт юучгүй өдөөний хүүхэд цаашилттай болж байгаа байхгүй. Тэгэл төрхийн ч юм уу юу ч юм тэгээд давхар зүрхний хагалгаанд орсон. Тэгэл яг аутизм гэдэг одоо онцлог үзэж байгаа байхгүй. Тэр бүр гайхаад аутизм гэдэг үг мэдгүй. Ер нь хөдөө жишээлбэл манайх одоо ингээд нэг жижиг сум байлаа гэхэд тэнд тийм саажилттай ч юм нэг ч хүн байгаагүй байхгүй. Тэгэл одоо ингээд одоо тэрийг би бас судалсан л да. Одоо жишээлбэл зүрхний гажид хүүхдүүд Монголд их шүү дээ. Тэгээд зүрхний хагалгаа хийлгэж юм тийм ээ. Тэгтэл дөнгөж хүүхд төрөнгүүд хүүхд одоо жоохон цоорхотой төрдөг. Угаасаа. Одоо бас яг зулаатай адилхан. Зүрхэн жоохон цооролтой төрдөг. Тэгээд эхний 7 хоног тэгээд эхний хэдэн 7 хоногудад зарим нь эхний хэдэн саруудад ааж маажмаар ингэж битүүрч түлждэг байхгүй юу. Тэгэж амжааг байхад дөнгөж төрөнгүүд нь вакцин хийхлээр чинь шууд нөгөө нэг цочролт өгөөл шууд уруул өгөөл тэгэл тэрийг ингээд цоорхоогоор нь одоо үлдээж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр ч одоо тэр муу жоохон хүүхдүүд чинь ингээд цээж нь хаглаад ингээд хагалгаа хийлгэхгүй болохгүй. Тэгэл бас манай энд Монголд хэд юм уу мэдгүй ямар ч гэсэн Солонгос 350 хүүхд хагалгаа хийлгэлээгээд сая гаднаас эмчнэр ирж хийж өгдөг бас. Тэгээ манай ихнэлсэн эмчнэр бол тэгээд хөргөнөө бол үзэсгсоод яг хамт хийгээл хийтгэл юм байлээ тийм. Тэгэхээр ер нь бол одоо чинь манай одоо хүмүүс бол сайн ойлгож байгаа. Ер нь сургалт одоо боловсрол мэдлэг тийм үү? Мөн хүний эрүүл мэндийг бол хүний одоо чинь энэ дотор нийгэмшиж хүн ёсоор амьдрах хамгийн үндсэн нөхцлөл юм. Энэ хизээч төлбөртэй мөнгөний асуудал байж болохгүй байхгүй байгаа юм. Хизээч ийм байж болдгоо. Энийг бол одоо чинь хүн төрөлхтний олон зуун жил, мянган жилийн түүх бол батлна. Гэвч энийг бол одоо жишээ нь бол хүний эрхчлөө гэдэг юм даа. Эрхчлөө гэдэг чинь бол нэг хэсэг улсууд нь ямар нэгэн байдлаар бол одоо чинь Монгол улсын одоо чинь ангаахыг бол одоо чинь өшөө төлбөргүй төгсчөөд өшөө тэтгэлэг авч төгсчөөд одоо бол эргээд хувийн эмнэлэг байгуулад тэгээд мөнгө олно гэж явж байгаа нь бол надад нэгдүгээр ойлгомжгүй зөндөө байдаг юм байна. Хоёрдугаар болохоор ер нь бол одоо чинь энэ гадаадын одоо энэ эм үйлдвэрлэдэг, вакцины үйлдвэрлэдэг энэ том корпорациуд чинь гагцхүү мөнгөний асуудал болгож байгаа. Хүний эрүүл мэндийн асуудлыг мөнгөний асуудал болгоцсон байгаа байхгүй. Ийм учраас бол одоо чинь би түрүү хэлсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг бол мэдээж наад талдаа бол зарим нэгэн үйл ажиллагаа нь үнэхээр бол нийгэмд улс үндэстэнд хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг боловч хамгийн одоо чинь гол одоо асуудлууд дээрээ дандаа нөгөө үндэстэн намсан энэ корпорациудын бүр ирээдүйд гарсан хүүхэд залуучуудынх нь одоо чинь бид нар бол мэдж байна хүүхэд залуучуудын одоо энэ хүмүүжил сургалтын чанар боловсролын чанар бол жил ирэх тусам унаад яваад байгааг бол бид нар бүгдээрээ бол мэдж байгаа. Аман энэний хажуугаар бол одоо чинь манай улс үндэстний ирээдүйд замд хийлсэн манай одоо энэ няраа хүүхдүүдийн эрүүл мэндэд бол замд хийсэн энэ асуудал яваад байгаад одоогийн төр засаг аль нь ч бол урахгүй байгаа байхгүй нэ. Одоо аль ч бол одоо нам бол төрийн эрх барьж ирсэн энэ тухай бол ердөөсөө урахгүй. Одоо манай бол одоо чинь мөн энэтэй бас нэг холбогдуулаад нэг юм их чинь бид нар бас генийн өөрчлөлтөө одоо чинь маш их хүнс бол одоо биднэрт хэрэгжилж штэ гаднаас орж ирсэн. Гадны үйлдвэрлээд гадныхан бол ашгаа шингээсэн имийг манайхан авцраад тэгээд нэг юм уу хоёр нуглаад бидэрт бол тодорхой одоо чинь хувь одоо юу гэдэг ашиг хонжоогоо бол хийгээд тэгээд бидэрт бол тэрийг зарж борлуулж
бид нар тэрүүгээр нь бол одоо чинь хооллож унталж байна. Энэ бол одоо бүх юм тэгээд мөн одоо вакцины асуудал эмний асуудал шүү дээ. Хичнээн уугаа тэр хүний өвчний тэр бол үүсгээд байгаа голомтыг нь бол дарддаг. Зөвхөн тэр хүний тухайн одоо чинь үеийн тэр зовөр шаналгаа бол багасгадаг. Тэрний шинж тэмдгүүдийг багуулгадаг ийм юмнууд бол маш их болсон. Ийм учраас чинь бид нар бол одоо ингээд цөөхөн одоо 3 сая бол одоо ард түмэнтэй ийм улсын өмнө бол үнэхээр одоо бид нар таамаглаж хэлж болшгүй ийм их тийм эдрээтэй ийм бол одоо нөхцөл байдал бол үүсээд байна. Вакцин гэж яриад би хэлмээр. Яг ямар вакцин, яг аль вакцин юм ч гэдэг юм уу те. Ер нь тэгэл вакцин гэж юу вэ? Одоо аль нь ямар хоорондоо ямар нэгэн ялгаатай ч бид мэдэхгүй шүү. Ер нь бол вакцин бол олон одоо төрлийн вакцин биш үү? Тэгэхдээ тэр дотор бол хэрвээ вакцинуудын одоо чинь яг ямар өвчнөд бол одоо хийгээд идэг юм бол одоо хөхүүлэг, ханиад, ванад гэл одоо чинь сүрьямрыг янз бүрийн бол одоо вакцинууд байдаг. Гэвч тэрийг нь бол үнэхээр бол одоо олон үндэстэй судлаад үздэг юм бол тэр нь бол одоо чинь манай нийгэм дотор бол тархацсан урд өмнөх 90 оноос өмнө бол тархацсан бол маш их одоо чинь одоо юу хомигдсон давтамж маш цөөхөн болцсон нийгэм улс нийгэмд аюул учруулах тийм хэмжээнд очоогүй тийм өвчнүүдийн бол эсрэг нэгдүгээр вакцин хийгээд байгаа. Нэгдүгээр нь тийм бол би түрүү ярилцлагын хэдээс манай эцэг эхчүүдийг хэрвээ ердөөсөө хийхгүй байт юм бол танай хүүхэд чинь баг одоо чинь тийм өвчнөр бол заавал өвдөх юм шиг өвдөх мэтэр тэднэрт ойлгуулад тэднийг айлгаад хороод байгаа байхгүй заллиад байгаа байхгүй. Мөн эмчнэрт бол одоо чинь ярихтай зэрэг манай одоо чинь одоо юу гэдэг энэ намын одоо чинь энэ албан тушаалтнуудад бол юу гэж ярьж байгаа гэдэг чинь хэрвээ энэ вакцинуудыг хийхгүй байдгийн бол одоо чинь ийм өвчин танай улсын одоо чинь хүн амын дунд дэгдэх гээд байна гэсэн ийм бол бас л айдас хуурам мэхлэлтүүд яваад байгаа байхгүй гол нь. Тийм учраас хүн бол бид нар одоо чинь саяны ярилцлагуудаараа вакцины гаргацгүй бол хоржуу ялангуяа тэр дотор нь байдаг мөнгөн ус одоо формальдегид гэж ийм одоо хорт хүний гол нь одоо хүүхдүүдийн тархийг гэмтээгээд тэр тархин гэмтсэн хүүхдүүд чинь болохоор саажчихж байгаа байхгүй. Саажна гэдгийг чинь бид нар бас л тодорхой ойлгохгүй шүү. Саажна гэдэг чинь хүүхдүүд чинь эрүүл мэнд нь одоо бусад бол бие организм нь эрүүл мөртлөө тархин нь бол маш хүнд тийм химийн хүнд элементүүдээр хотчихж байгаа учраас чинь тэр зөвхөн бол гажиж байгаа ямар нэгэн юу биш. Тэр чинь бол гажиг одоо болоод тэр хүний зарим төрөлхийн тэр бол эцэг гэхээс эрүүл төрсөн тэр одоо чинь үйл ажиллагаа функцүүд нь гацчихж байгаа байхгүй. Тийм учраас саажна гэдэг чинь гадаад орчинтойгоо харьцаж чадахгүй болчихж байгаа энэ хүүхдүүдийг саажж байгаа юм шүү. Тэгээд бол бид нар зүгээр одоо саажсан хүүхдүүд бол чинь одоо юу гэдгийг хэд хэдэн бол одоо миний судлал ойлгохоор бол юу гэдэг юм бэ? За 3 төвшөнд хүлээж байгаа. Хөнгөн хэлбэрийн саажилттай, дунд хэлбэрийн саажилт, бүр хүнд хэлбэрийн саажилттай байж шүү. Тэгэхээр зэрэг чинь мэдээж хүүхдүүдийн эрүүл мэнд бол харилцан адилгүй байж байгаа тийм үү? Энэ мэдээж олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Гэвч бол одоо чинь дундаж одоо нэг хүүхдүүд бол одоо ингээд одоо юу гэдгийг вакцин хийлгээд тийм үү? Тэрнийхээ дараа бол одоо саажилт янз бүрийн бол одоо бие организмд нь бид нар түрүү ярьлаа шүү дээ. Маш их хүчтэй бол одоо чинь химийн бус өөрчлөлтүүд гардаг гэсэн. Тэгээд энэний тухай бол эцэг эхчүүд одоо чинь сааждсан байдаг юм бол тэр хүүхдийн саажилтыг нь бол одоо чинь яаж бол таньж мэдгүй ямар шинжүүд байдаг тийм үү? Зүгээр яг би энэ дотор зүгээр хэд хэдэн шинжүүдийг хэлээ. Ер нь бол тэр улсууд чинь хүүхдүүд бол ямар нэгэн би түрүү хэлээ саажна гэдэг үгийн чинь цаана ямар утга байна гэхдээ тэр чинь орчинтойгоо бол харьцаж чадхаа байж байгаа. Тэднэрт бол өчүүхэн жижигхэн дуу хэмжээ бол бүр тархин дотор нь гасар хүчтэй дуурайд байгаа юм шиг ийм бол мэдрэмж өгж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бол ердөөсөө тэр ямар нэгэн гадаад орчныгаа, үйл тэнгийнхэнтэйгээ, эцэг эхтэйгээ, ах дүү нартайгаа бол хэвийн харьцаж чадхаа байчиж байгаа байхгүй. Хэвийн хүний тийм ер нь тэгээд хүний бие организм физиологи те одоо тэр байгалийн одоо ихэс төрсөн одоо тэр байдал бол тэр чигтээ тэгээд хэвийн байдал алдчихж байгаа байхгүй. Нэгэнд эргэж буцалтгүйгээр алдагдчихж байгаа. Нэгэнд одоо идэхгүй. Тэгээд одоо зарим хүмүүс нь гайгүй дахлаа сайтай ч юм уу те гайгүй хүмүүс одоо тэрийг даван туулж байна тий. Тэгээд маш их хүүхэд одоо өвдөж штэ. Тэгээд эцэг ихэн жишээлбэл одоо вакцинаас болсон ингээд цааш нь мэдээлэхээр танаа өвчин төрхийн гажигтай, төрхийн гажигтай, генийн дефекттэй, уг одоо тийм өвчин цэдрээсэн байна ч гэдэг юм уу те. Вакцин хийх болоод одоо тийхгүй л штэ тийм ээ. Тийм болохоор бас энэ асуудлыг ер нь бас тийм ноцтой харж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Би бас нэг дээр үед бол одоо чинь бас нэг манай залуу гэр бүл дээр бол хүүхэд нь бас одоо чинь би одоо эргээд бол ингээд бодож байгаа та саажилттай байсан юм да.
Тэгээд тэр хоёр бол тэрний саажилтынх нь бол гол шалтгааныг надад юу гэж ирж ирсэн гэхээр бол тэр хоёр хоорондоо нэг тийм хэрэлдсэн гэж байгаа тийм. Тэгээ хүүхэд нь бол сэтгэл санааны сочрол авцсан гэдэг аахгүй гол нь. Тэрнээс болоод ийм болчлоо гэж бол өөрснийгөө бол гаргаад байсан баг. Үндсэндээ тийм биш байхгүй да. Тэр бол ямар ч хамаагүй байхгүй да. Хэвийн хүүхэд бол тэр байтугай юм бол даваад сэтгэл санааны хувьд даваад гараад ир. Ер нь бол одоо чинь ингээд саажилтаа хүүхдүүдийг харах чинь нэг үйлдэл маш олон янзаар ингээд хийдэг. Одоо би жишээ нь бол одоо энэ аягийг бол авч чадахгүй би чинь энэ бол би энтэйгээ хэвийн би авъя гэж бодлооч гэсэн авч чадахгүй учраас би энэ үйлдэлийг нэг үлдийг хэвийн бус байдлаар маш олон давтдаг. Имийг инээх сэтгэл хөдлөл байхгүй болчихно. Янз бүрийн хэлбэрүүд байж байгаа. Гэхдээ энэ бүгдийг бол бид нар ажиглах. Ер нь бол одоо чинь хүүхдүүд чинь баярлалтай эцэг эхийнхээ бол нэрээр нь дуудахаар бол одоо чинь одоо юу гэх юм тэр ямар нэгэн хариу үйлдэл зүйлдэг инээдэг тийм үү одоо чинь амжихгүй би тэр дөрөв хүүхдүүд 3 сартад нараад хүндсэн. Тэгээд юунаас болсон гэдэг вакцины хийлгэсэн юм байна мөн үү? Одоо тэгэл бас бүх юмыг дэмжин одоо төлөвлөхийг гэж хааж байгаа байхгүй. Үгүй ер нь тэгэхээр тэднэрийн бол одоо чинь эцэг эхийн одоо ярианаас хэрэг үзвэл үгүй эцэг эхчүүд нь хөдөөний хүмүүс юу ч мэдэхгүй. Вакцин хийлгэсэн бүгд мэдэхгүй байна. Хийлгэсэн. Ойлгомжтой 24 цагийн тэр вакцинууд одоо тэгэл ойлгомжтой. Тэгээ яг зүгээр ер нь бол би бас төлөх юм байх боломжгүй байгаа. Миний бодлоор. Ер нь одоо зүгээр хүмүүс яг ажиглах хэрэгтэй. Орчин тойрноо би бас авих ажилтдаг л да. Одоо жишээ нь нэг залуу гэр бүл дарахнаас ирж байгаа байхгүй 3 сартай хүүхэдтэйгээ. Хүүхэд нь илгэний бие биелүү С вирустэй. Тэгээ Улаанбаатар тэр илгэний үзүүлж байгаа тэгээд баг солиулгач гинүүдийн нэг тийм ярьж байсан. Тэгэнгүүт зүгээр логистикээр бодож байгаа байхгүй. Дархан дамжирдаг хүүхэд тийм ээ. Агаар цэвэр тийм ээ. 3 сартай эхийнхэн цүг ууж байгаа. Лог сэтгэлээр бодоход ойлгоно. Тэгэл тэр хүүхэд чинь 2-3 сартад чинь илгэний Б вирусыг вакцины хийдэг шүү дээ. Яг тэр ням бактериудыг хийх яг хүүхэд тэргээр л очиж байгаа. Нэг нас хүртэл чинь хүн 27 вакцин. Тэр хүүхэд чинь үнэхээр баг одоо чинь вакцин хийхгүй болтон хийж байгаа байхгүй да. Тэгээд энэ бүгдийг бол зүгээр сүүлд нь ингээд дүгнээд хэлэхэд ерөнхийдөө ингээд манай улс үндэстний эсрэг бол ийм геноцид бодлого явагдаад байна шүү дээ. Геноцид. Өнөөдөр дэлхийн одоо эрүүл мэндийн байгууллагаас гарсан судалгаан дээр дэлхийн болон дотор чинь сүүлийн жилүүдэд ялангуяа энэ саажилт ер нь вакцинуудтай холбогдсон одоо элдвийн гажигууд чинь үндсэндээ 100 хүн тутмын бол нэг нь гэжсэн бол одоо 88 хүн тутмын нэг нь болчиход байна шүү дээ. Хэрвээ энэ байдлаараа ингээд явдсан бол 2000 одоо чинь 30 тийм үү 2035 онд бол ердөөсөө 2 хүний нэг нь болно гэж байгаа байхгүй. Энэ дээрээс юм аутизмын та статистик хэлжсэн шүү. Одоо бид нар ихтэй энэ үгийг мэддэггүй байсан. Одоо тэгээ мэддэг болсон. Одоо бүр аутизмын өдөр гэдэг. Одоо бүр хэвийн одоо тэгээ нөгөө хүүхдийн баяр гэдэг шиг жишээлх юм бол одоо бид бүр ингээд тасгаад. Тэгээ тэд нар чинь бол хараа манай нэг ийм хүмүүсийн дунд байдаг юм байна. Хүмүүс чинь одоо чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад газрууд нь аутизмын одоо чинь өдөр гэж тэмдэглээд байгаа. Өөрт нь бол ашигтай. Тэрийг бол нэгдүгээрт бол аутизм гэдэг чинь хэвийн гэдгийг нэг талаараа сурталчлах гэдэг байгаа. А хоёрдугаарт ерөнхийдөө тэр одоо чинь аутизмтай болсон госуудын төлөө нэг сэтгэл тавьж байгаа юм шиг. Тэгэж хүмүүсийг түр зур бол одоо чинь тэгэж хуурам мэхлэж тэр түр зур өөрснийг нь бол одоо чинь сар мөгжүүлж байгаа байхгүй тэдний бодлыг. Тийм бол залтай үйл ажиллагаанууд байдаг гэдгийг л бол бид ойлгох хэрэгтэй. Тэгвэл Монголд аутизмын 2030 он хүртэл тий. Одоо 100000-д нэг хэдэн жилийн өмнө 100000-д нэг байсан. Одоо тэгээд 101, одоо тэгэл 10-т нэг гэлтэй ингэж яваад байна л да. Улам тий дэлхийд даяар өсөж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ нь Монголд зөвхөн биш ээ. Энэ дэлхийд даяар болж байгаа маа гэдэг л бас хэлнэ. Тэгэхээр манайхаа айгу тааршилдаг байхгүй бас айгу инээдтэй. Дэлхийд даяар л ийм юм чинь. Одоо чинь тий бүгдээрээ одоо өвдвөл бүгдээрээ өвдөх юм байна энэ тэнэг хүний бүр мулгуу байхгүй. Одоо өөрийн эдийн засгууд дэлхийд даяар л тийм биш гэж хэлчихсэн. Айгу олон үнэтэй бид харж ирсэн байна. Тэр чинь юу гэдэг ямар нэгэн юмыг бол өөрийнхөө тэр үйлдэлийг бусад ч гэсэн тэгж байгаа юм чинь гэдэг одоо чинь тэр байдлаар зөвлөх гээд байгаа байхгүй даавал. Тэр бол байж болохгүй л дээ. Тэгээ ер нь тэгээд нөгөө сүүлийн жилүүдэд яг хорт хавдар гэж түр ярьжсэн шүү дээ. Хорт хавдартай хүүхдүүд, тархины хорт хавдар тэгээд ялангуяа цусны хорт хавдар Монголд маш их ихсэж байгаа шүү дээ. Бүр тэрийг зүгээр баталгаа нь гэвэл те эхний улсын төвийн дэрэгдэх хүүхдийн цусны эмгэг хавдар эмнэлэг байхлагчлаа шүү дээ. Тэр зүгээр л баталгаа шүү дээ. Байхгүйсэн шүү. Сая тэгэл бүр тийм хүүхдүүд
тоон нэмэгцээр байгаа тэгээд бүр аргагүй эмнэлэг байгууллаа шүү дээ. Тэгэхээр чин энэ чинь ерөөс нүдэн дээр болоод байгаа юм байхгүй. Зүгээр л энийг нүдэн нээгэл хараад сонсоод ажиллахад ойлгомжтой. Тийм байхгүй. Өөрөө зүгээр нэг сүртэй ингээд тэгээ яагаад ингэж байгаа юм бол гээл те. Яг хөө ингээд мэдээлэл аваад эргцүүлэн бодох л ёстой бид нар. яг нь эргцүүлэн бодож бол бид нар өөрснөө зөв дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй юу? Тий. Одоо хүнд одоо ингэж найдаж биш бид нар өөрсдөө мэдээлэл авах хэрэгтэй. Одоо энэ чинь мэдээлэл 90% явчлаа шүү дээ. Хүн одоо жишээлбэл чи тэг гэх юм бол одоо хийж идэг те. Чи тийм юм уу? Тэг ингэх юм бол тэгжээдэг. Тэгэхээр би өөрийн толгойд би өөрөө мэдээлэл авъя. Тэ? Тэгээд одоо хүүхд одоо чих багцсан хэлэх юм бол яг юмнуудтай адилхан бас заавар бичиг гэж яддаг. Тэгээд заавар бичгэн дээр одоо гаж нөлөөнүүд бас бичээстэй байгаа. Амь нас алдаж болно, урвал гарч болно. Тэгээд бүх юмуд бичээстэй байгаа. Тэгээд тэрийг уншаад тэгээд эмч хүн болвол одоо гадаадад тэр гаж нөлөөг вакцины ихээс өмнө танилцуулдаг. Ийм юм гаж нөлөө гарч болзошгүй шүү гэж. Тийм ээ? Эзэгчүүдэд ингэж таниулдаг. Мэдээлэл өгдөг. Хизээч ер нь бол одоо чинь гаж нөлөө гэдгийг чинь доор бол бас л наад дотор чинь бол миний зүгээр одоо судалж олж бичсэн бас л тийм зал яваад байгаа байхгүй. Хүүхдүүдийн анхны төрөлхийн бол яг тухайн тэр бол цаг одоо мөчөд байж байгаа тэдний дархлаа нь харилцан адилгүй байж байгаа. Хүн бүхэн нөгөө уудын юмуд урттай богинотой гэдэг адилхан. Тийм учраас зарим нэгэн гайгүй хүүхдүүд нь тэгээд тэрийг бол одоо чинь өөрийнхөө тэр төрөлхийн одоо юугаар даван тулгараа явчихж байгаа. Гэвч тэр дотор бол өнөхөр өөрийн янз бүрийн шалтгаанаас болоод дархлаа суларцсан байсан тийм үү? Тэр хүүхдүүдэд энэ чинь маш хүчтэй нервэс болж байгаа байхгүй. Тийм ч учраас бол тэр вакцин чинь нэгдүгээр бол хүний тэр тархийг тэр одоо мөнгөн ус одоо формальдегид гэсэн ийм бол бодисуудаар маш хүчтэй хортой бодис шүү дээ. Өнөхөр хортой бодисын ангилалд бол бүр ихний одоо чинь 10-д ордог ийм бодисууд байхгүй юу? Тэр бодисуудаар хүний тэрж одоо тархин гэмтсэн учраас тэд нар чинь саажна гэдэг чинь гадна талтайгаа тэр орчинтойгоо харьцаж чадхаа байж байгаа байхгүй гол нь. Тийм. Яг тэр бодит байдлыг хүлээж авч чадахгүй байгаа байхгүй юу тэр. Эхний хэдэн вакцины даван туулаад тэгээд дараа нь ой 2 сартай вакцин дээр жишээлбэл ягдаг гэсэн хүүхд хэл ярианы хүчин зогсчихж байгаа байхгүй ярьж чадахгүй. Эсвэл 2 настайгийн вакцин дээр яг аутизм болчих жишээтэй. Тэгэхээр зарим хүмүүс одоо манай хүүхд гайгүй вакцин даадаг гэж ярьдаг. Тэгтэл дараа нь гинт одоо 4 настай 6 настай эсвэл одоо томоогийн вакцин хийлэнгүүд тэр нь цочролтой тэр нь гараад ирдэг тийм үү? Тийм шижин болдог ч гэдэг юм уу те. Тэгэхээр ерөөсөө ер нь вакцин гэж юу юм бэ? Вакцин дотор ер нь юу байдгийг хүн бол өөртөө бас мэдээлэл авах хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Тэгээд бас нэг юм ярья. Одоо жишээлбэл гадаадд вакцины одоо улмаас тийш вакцинаас болж эрүүл мэндээр хохирсон эсвэл амь насаараа хохирсон болвол вакцины үйлдвэрлэгч одоо тэр үйлдвэрээс нөхөн төлбөр авдаг байхгүй юу? Их өндөр одоо нөхөн төлбөр авдаг. Манай Монгол хүүхдүүдэд одоо дөнгөж төрөнгүүд нь тарьчихлаар чинь эрүүл байсан үгүйг нь тогтоох боломжгүй болохоор дараа нь вакцинаас болсон гэж боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Бас яг тийм байж байна. Нэгдүгээр хоёрдугаар ер нь бол Америкийн мэдээж бол нэг хэсэг бол бүгдд нь биш юм байл л дээ. Тэр бол Америкт бол бас яг энэ асуудлыг бол одоо өөрснөө яг одоо батлал нотлоод биднэрт бол энэ шүүхэд нэг хэмжлэг гаргасан усуд бас одоо нэг өндөр биш. Үндсэндээ бол тэд нар бол нийлээд нэг бол хэсэг гэрүүлүүд яваад 200 сая орчим бол тэд нар чинь Америкийн төсөв дотор бол өчүүхэн баг Монгол байхгүй. Тэднэртэй бол тийм хэмжээний нүгэлэгтэй энэ чинь бол хүүхдийн одоо чинь нэг талтаа бол мөнгө нь бол тусламж нь хэрүүлд нь очиж байгаа сайн хэрэг боловч хүүхдийн эрүүл мэнд ирээдүг тэр мөнгөөр тэднэрт зарчиж байгаа гэсэн үг шүү дээ үндсэндээ. Нэгдүгээр хоёрдугаар Америк бол зөвхөн өөрийнх нь иргэдэд өгдөг болохоос ш бусад орнуудын иргэдүүд бол 1 цент ч өгдөггүй байхгүй тийм. Бас тэгтээ нэг Африкийн нэг оронд өгсөн байсан. Тийм мэдээлэл бас би уншсан. Тэрэнд бол яг тэр орны засгийн газар Нигерийн энэ гэсэн тийм улсууд бүр яалтчгүй их баримттай учраас баримттай маш их одоо тэрийг тэгж хааж авахгүй чимээгүй дааж манайх бас их юу шүү дээ. Тэгээд Африк гэхээр л одоо тэр ядуу боловсролгүй ийм өвчин ихтэй. Тэгэхээр нь тэгээд Африкт ягаад тэр одоо хадгалт өвчин гардаг тэр их вакцины шахтын тийм бүгд туршил. Африкийн одоо жишээ одоо бусад ямар улсууд чинь бол барууны ямар нэгэн одоо чинь хүнсний одоо талаар генийн өөрчлөлтөд бүсний бүтээгдэхүүн оруулахгүй вакцин хийхгүй гэсэн улсууд бол тэндээ бол
гарсан шүү дээ ер нь. Тийм, вакцин хийх үс эцэгчүүд гараад Тий, тэгээд одоо- улсын хуулиар шийдэх ингээ бараг шоронд тийм. Тий, одоо бол одоо чинь ингэж шүү дээ. Бүхэл хүмүүсийг чинь албадаж одоо бүр хуулиар. Одоо ч нэг хуулиар бол тэгээ хамгийн гол нь юу гэж ярьж байгаа гэдэг зэрэг чинь вакцин хийлгээгүй хүүхдүүдийг сургуульд одоо чинь авахгүй одоо тий цэцэрлэг яаслд бол одоо чинь хүлээж авахгүй гэсэн ийм бол одоо шаардлага тавьж байгаа боловч тэд нар нэг асуудлыг бол ярихгүй байгаа хгүй. Тэгэхээр тэд нар бол гэр бүлдээ эмээ өвөд чинь дандаа байн харцж байгаа. Ялангуяа манай эмээ өвөөчүүд бол бүгд вакцин хийлгээгүй болохгүй. Тэдний үед чинь вакцин гэж байгаагүй. Гэвч тэд нар бол одоо чинь одоо үнэхээр эрүүл мэнд сайтай ямар нэгэн бодвол одоо чинь халдвар төвшний өвчлөлт юм байхгүй байгааг бид бэлгэний харж байна шүү дээ. Тийм биз? Тийм учраас бол манай эцэг эхчүүд бас энэ талаар бол одоо бас нэлээд одоо байр суурьтай тийм үү? Одоо өөрийнх нь одоо байр суурийг үзэл санаа тэр хөвшмөл болгоцсон байж байгаа энэ нэмийг бол эргэн харах хэрэгтэй л гэж бид Энэ бас захимаар юм да. яриагч нэг Билл Гейтсийн асар том вакцины туршилт нэтгэгт яриаг байсан. Тийм. Огтодын. Тий. Ер нь бол тэгээд одоо чинь ялангуяа тэр ч одоо ядуу орнуудад тусалдаг. Тий, тусалдаг тэр вакцин үнгүү гэж тусалдаг гэж тэгж ярьдаг. Тий. Яг үндсэндээ бол тий. Үндсэндээ тэд нар чинь бол яг тэр нэг эмийн одоо компаниудын тэр имийг л бол Билл Гейтсийн нэрээр бол тэднэрт л одоо чинь тэдний өнөөдөрт нь бол одоо ч хор хөнөөл учраас тэдний чинь ирээдүйд нь багхгүй. Ялангуяа тэр Gardasil вакцинуудыг одоо чинь би түрүү нэг зүйл хэлэхээ мартсан байна. Gardasil вакцины ер нь хүний хөхөнцөр папиллом вирус гэдэг чинь бол 27-8 төрлийн ийм бол өвчин үүсгэж болзошгүй тийм штаммууд байд юм ба штэ. Одоо тэр штамм гэд нэрлэдэг тэр үүсгэгч нянгууд байд юм байна. Манайд хийж байгаа нь бодохдоо зэрэг чинь нэг юм уу хоёрхан болов тэр штаммын эсрэг. Чи боддоо одоо 25 бол одоо тэг өвчин үүсгэгч олон төрлийн ням байдаг бол тэрний хоёрхных нь эсрэг вакциныг 3 удаагийн одоо чинь тарилтаар 3 одоо Gardasil вакцины тэгж хийлгэж байгаа шүү. Тэгэхээр чи 22 гэдэг чинь бол сааталт нь бол 23 одоо чинь өвчин үүсгэж болцсохгүй тийм папиллом вирус үүсэж штэ тийм үү? Нэгдүгээр тийм асуудал. Хоёрдугаар болоход зөвхөн октоудад нь биш. Тэр чинь мөн хөвгүүдэд нь хийнэ гэж байгаа байхгүй да. Ягаад гэвэл хөвгүүд бол янз бүрийн одоо бэлгийн замаар бол одоо чинь октоудад халтааж болцсохгүй гэдэг тийм худлаа шалтгаан зааж байгаа боловч тэд нар чинь ердөөсөө Монгол улсын бол одоо юу гэдгийг ирээдүйн тэр нөхөн мөрчхөн эсрэг хийж байгаа гэмтрэг واخхгүй да. Нэгдүгээр бол одоо чинь эрчүүд нь бол үр тогтоохгүй одоо чинь юу гэдэг эмэгтэйчүүд нь бол одоо хүүхэд хийж чадахгүй болгож байгаа. Энд чинь бол Монгол улс үндэсний эсрэг хийж байгаа геноцид биш гэж юу чинь. Нэг өөрөөр их нэрлэх ямар ч арга байхгүй байхгүй. Одоо манайхан захиалаад шиг бол манайд ийм юм хэрэгтэй гэж хэлцээч аваагүй байгаа байхгүй. Тэр олон гэсэн тийм ээ. Тэгээ ялангуяа бол Монгол хэл уран зохиолын багш Ламба одоо чинь намын шугамар тийм биз дээ тий. Эрүүл мэндийн сайд болцсон зогч байгаа байхгүй. Тэгээ тэр бол одоо чинь тэрний үед бол ийм вакцинуудын ер нь асуудлууд бол яригдсан шүү дээ. Тэгээ тэр хүн бол өөрөө одоо чинь тэр нэг Америкт очиж бол манайд бол тийм вакцин одоо нийлүүлээч гэсэн саналыг Америкт тавилаа гэж байгаа байхгүй да. Үндсэн үнэндээ бол тэр нэгдүгээр багш нь ямар вакцины хийх ёстой, ямар юм шаардлагатай байгааг мэдэхгүй. Хоёрдугаар бол зүгээр тэр хүний амаар л хэлүүлчихэж байгаа байхгүй да болно. Тэгээ ер нь одоо бас вакцинжуулалт зөвхөн хүүхд залуучууд дээр биш. Одоо тэгэл сая өнгөрсөн үйл анзаархад төрийн албан хаагчдад 3,000 төрийн албан хаагчдад 3 хэдэн мянган нөгөө жолооч бас тавьчихсан мэдээлэлээр тэгээ одоо нөгөө хүрээний өрсөө тэгээ нөгөө тэгээ нас нь одоо бас тэгээ одоо 60-аас дээш насныханд гээл бас түрүү жил хийсэн. Одоо жишээ нь юм байгаа байхгүй. Тэр чигт ингээ хамж байгаа. Тэр улсуудыг одоо жишээ нь юу гэдгийг Монгол улсад гадны нэг одоо чинь компани вакцины шахаа хийчихэж байгаа байхгүй да. Засгийн газрын түвшинд бол одоо чинь тодорхой улсуудыг одоо ил талд худалдаж яваад тэднэртэй тохиролцоо эсвэл тэдний бол толгойг эргүүлж ягаад вакцин шахчихж байгаа. Тэгээд тэр вакциныг бодохтой зэрэг бол одоо юу гэдгийг тэр нэгэнд худалдаад авсан улсын мөнгө зарцсан учраас хэн нэгэн хүн хийсэн болох гэдэг байхгүй да гол нь. Ийм юм бол хавтгай байна. Оюутнуудад тараа. Тэгээд цэцэрлэгийн хүүхдүүдэд бүгдд нь тарьсан. Тэгээд манай хүү тэр үед яг 5 настай цэцэрлэгт байсан. Багш нар нь нэхэлсэн эрүүл мэндийн дэвтрийг авчраач улаан бурхан тэр багш нар нь мэдэхгүй шүү дээ тэрийг бол тэгээд өрхийн юм чинь гол нь тэгээд би бүр тариулахгүй тэр тариулчихсан гэж хэлчихээ гэж жаад аваа үлдсэн.
Манай дүүгээ хоёр удаа харуулсан чинь хоёулаа улаан бурхнаар өвдсөн. Тэр чинь нөө тарчаар чинь нөгөөд чинь өвдөн шүү дээ. Тэглгүй яах юм бэ? Ер нь бол одоо чинь ялангуяа тэр улаан бурхан өвчин чинь Хоёрт нь удаад өвчээр байна. бүр одоо чинь одоогоос бараг харуулахгүй дүнгийн харахгүй ч юм мэдгүй нэг боо юм болсон. тэр 1930-40 оны үед чинь бас одоо чинь гадаадын оронд бол тариад тэрэнд бол маш хүчтэй бол улаан бурхны дэгдэлт болж ирсэн юм биш үү? Тэ? Энэ бүх одоо чинь факт баримтуудыг бол баримтжуулаад ингээд одоо түүхэнд нь орцсон одоо бас нэг юм ажиглалаа л да. Өнгөрсөн үйл томоогийн вакцины одоо 9-10 сард цэцэрлэг сургуулиудаар тарилаа шүү дээ. Хүүхдүүдэд. За тэгэл өвөл 11-12 сард юу боллоо? Тий. Улаанбаатараар бүх имлэг битүү хавтгай томоо тэгэл хатгай болсон шүү дээ. Томоогийн вакцин хийлгээд тэгэхэд юу томоо тус эсвэл хатгай тусаад одоо хүндэсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс бас одоо ингэж бас их ажигладаг очиж яг ингэж ажиглаад энийг нэр сүрээгийн вакцин хийсэн чинь сүрээ банаг тусчлаа. Ямар сони. Одоо тэгээд гентийн үхэл гэж одоо бас албан ёсны нэр томьёо гэдэг байхгүй юу? Тэгээ Sudden Infantile Syndrome гэдэг plötzliche Kindstod гэдэг нэр томьёо бүр албан ёсны ангаах ухаанд байдаг. А энэ нь болохоор гинт амьсгал хураах. Одоо эн чинь тий амьсгалын замын сочмог халдвар өвчин болоод байна шүү дээ. Тий. Тэгэл энийг манайхан мэдгүй утаанаас боллоо гэж ингээл бас телевизээр ярьж ирсэн. Тий. А тэгтэл ерөөсөө 12 сарын 27-нд ч үлээ хүүхд төрөл 3-4 хоногийн дараа насарсан байгаа байхгүй. Тэнгүүд утаанаас боллоо гэж энийг тайлбарлаж байгаа байхгүй. Эмчнэр чинь тэгээд ер нь хүмүүст бол заавал бол одоо чинь бие биенийгаа гэж хаацаалдаг авч үлддэг нэг тийм юм байна шүү дээ. Одоо чинь бичигдээгүй хууль тэрийг бол олон төвшөнд тийм учраас бол заавал тэр хүнийг нэгэнт бол тэд нар бодохдоо бол хүний эрүүл мэндэнд хөнгөрсөн амнаас нь огорсон бол нэгэнт энийг буцааж болохгүй юм чинь ямар ч байсан бид нэр хүндээ авч үлдээ тийм үү энэ мэрэгжлийнхэн бол одоо бас нэг одоо юугаа авч үлдээ гэсэн тэ нэр хүнд одоо чинь бусад одоо нөлөөгөө авч үлдээ гэсэн энэ нэрийн зор бол энэ юмтай ингээд эвлэрээд ингээд яваад байгаа бол одоо тохиолдол яг манайд бол мэдээж бол байдаг л тэгээ ер нь бол гадаад орнуудад чинь олон удаа энэ чинь бол одоо юу гэдэг тэмдэглэгдсэн үлдсэн байт юм байл л дээ. Ер нь бол вакцины эсрэг эмчнэр бол одоо гадаадд бол маш их болж байгаа. Тий. Тэгээд тэд нар одоо нэгдээд нэг групп болоод тэгээд дуу хоолойгоо нийлүүлээд тийм ээ. Тэгээд цааш нь шаардлага тавьж одоо угаасаа амьдрал дээр нь одоо өдөр тутмын ажил дээр нь харагдаж байгаа юм чинь дуугаа суугаад байж чадахгүй зоригтой одоо бас уушигаа алхаад одоо хамтарч одоо өөр эмчнэртэйгээ шаардлага тавьж цааш нь сэлж яана л да. Тэгэхээр бас ийм зоригтой эмчнэр маань одоо тий бас цаашаа мэдээлэл өгөөсэй гэж одоо ийм эмчнэр байдгийн байлаа тий. А мэдгүй эмчнэр маань бас ингэ мэдээлэл аваад тийм ээ. Тий. А тэгээд нэг хөхүүл ханиадны вакцины талаар зөвхөн нэг жишээ хэлчихье. Японд олон жилийн өмнө хүүхдийн энтэгдэл бас маш өндөр байсан. Тэгээд одоо засгийн газраар эрүүл мэндийн яамд судлаад хөхүүл ханиадны вакциныг одоо эхний хэдэн сартаа тарьдаг байсан юм байлаа. Тэгээд энийг 3 наснаас хойш тарина гэд өөрчилсөн. Түүний дараа хүүхдийн энтэгдэл ерөөс бараг байхгүй болоод маш багассан тийм ээ. Тэгэхээр яг хүүхдүүд гарсан байна. Тий. Тэгэхээр яг би юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо сүүлийн 10-20 жилүүдэд одоо Монголд ийм үйл явдал болж байна тийм ээ. Тэгэхээр энэ нэрээ юунаас болоод байгаа юм болоо вакцинаас болоод байгаа юм болоо вакцины дотор ямар бодисууд байдгийг тэгээд одоо төрхийн эмнэлгүүдийн эмчнэр бол одоо өдөр тутам тэрийг харж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр мэдчихлээ байгаа да цаанаа. Тэгэхээр ингээд энийг бас ингээд Монголын одоо ирээдүйд болсон те өөр хүмүүсийн төлөө дуу хоолойгоо гаргаач энийг хилээч гэж хэлмээр байна л да. Тийм баярлалаа. Тэгэхээр хэлмээр өөр юм утсан юм байна. Гэмээр чинь ер нь тэгэл энэ чинь одоо Монголд аягүй хэсэг шүү дээ. А тий жоохон хүүхдүүд азгэмэр байна гэдэг байгаа байхгүй. Тэр чинь тэгэл тархины эд эсүүдийн чинь хорт одоо хортой бодисуудаар хүнд металлуудаар холдуулаад тэгэл тэр чинь эд эсүүд нь ингээл үхмэл болоод тэгэл нөгөө санамж манамж те тэр үйл ажиллагаа нь одоо тэгэл саажж ин гэсэн шүү дээ. Тэгээ тархины бол одоо чинь янз бүрийн одоо хүний тархины үйл ажиллагааг хариуцсан янз бүрийн хэсгүүд байгаа л да. Тэгээ ямар хэсэг нь бол илүү гэмтсэн байна гэдгээс бол нэр өгчөж байгаа байхгүй да. Тэгээд нэрүүд нь өөрчлөгд. А тэгээс тэрний үндсэн гол шалтгаан нь бол тархинд нээж байгаа. Түрүү бол одоо чинь жаргал маань хэллээ л да. Ер нь хүүхдийг тэгээд тэр нараад нь бол ингээд тарьчихтай зэрэг чинь хүний бол одоо нухсаар дамжаад энэ хүний тархины цусан хангамжид ордог.
тэр одоо цуснд хэрвээ ямар нэгэн бол хоржуу байц орцсон бол тэрийг тархинд руу нэвтрүүлэхгүй байдаг тийм тодорхой тийм саад шүүлтүр байдаг. Тэр нь бол одоо чинь 4 наснда ингээд хөгжиж бүрэн одоо хүн дуустдаг нь тэрнээс нь өмнө бол амжаад хийчихэж байгаа байхгүй гэдэг чинь хорт юм аа. Тийм учраас чинь хүний тэр саажилт гэдэг чинь ердөөсөө хүний тархи чинь эв эрүүл одоо жисэхээс төрөөд вакцин хийлгэсэн гэдэг чинь тэр вакцины дотор чинь хүнд хэрэгтэй юмний дотор бас хэрэггүй аюултай юм маш ихээр тийм үү зориуд санаатай хийгээд байгаа гэдгийг бид нар ойлгосон. Тэгээ бас нэг юм хийж эмч эрдэмтэд одоо энэ судлаачид юу хийж байгаа гэхээр одоо ч бас багц вакцин нэг одоо тэрний аюулыг бас хэлж байна. Юу вэ гэхээр одоо тий 3 багц вакцин 5 багц вакцин тий 7 8 гэж байна. Тэгэхээр тэр бол ерөөсөө байгалийн хуулийг зөрчиж байгаа баш ноцтой асуудал гэж тэд нар хэлж байгаа. Юу вэ гэхээр хүн нэгэн зэрэг тийм ээ 5 өвчнөр одоо салхин цэцэг тийм ээ хөхүүл ханиад тэгээд одоо сүрье томооч гэдэг юм те 5 төрлийн өвчнөр хүн хизээч нэгэн зэрэг өвддөг байхгүй. Тэр ерөөсөө байгалийн хуульд байхгүй. Хүн өвдөх юм бол ганцхан салхин цэцгээр л өвдөн тийм ээ. Тэгэхэд тэрийг одоо манай ялах хүүхдүүдэд тэгээд хүүхэд залуучуудад 5 өвчний бактериудыг нэгэн зэрэг хийж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө хүнд металлууд нөгөө бахан хорт бацууд нь орно шүү дээ тийм ээ. Тэгээд одоо бас нэг асуудал жишээл салхин цэцэг тийм ээ. Дээр салхин цэцгийн вакцин байдаг байсан шүү дээ. Салхин бүгд салхин цэцэг. Тэгээд салхин цэцэг хүүхд өвдөх юм бол очоод хүүхдээ хатуулах ч юм уу тийм л байдаг байсан шүү дээ. Тэгээд одоо салхин цэцгийн вакцин гэж байгаа байхгүй. Тэгээд зүгээр хүн логик ботгоор хаа ямар сони манайхан тэгээд гол нь эн чинь юм бодуулахгүй болгоцсон байдаг. Тэр чинь ердөөсөө хүмүүс үг бол одоо чинь өдөр тутмынхан амьдралтай амьдралын одоо чинь яг энэ хатуу ширүүн энэ амьдралтай бол хүнийг ингээд үндсэндээ эрхчлөө гэдэг нэрийн дор төр засаг нь ямар ч хариуцлага хүлээхгүй тэднийг зүгээр тэгээд гаргуунд нь зөнд нь хийцсэн байгаа байхгүй. Бизнес чи тийм шүү дээ. Одоо цаа юу борлуулж болох вэ? Бид нар өөрсдөө гаргаж ирээд шинээр. Тийм шүү. Шинээр гаргаж ирээд байгаа. Одоо энэ ундаа ийм байгаа юм чинь одоо нэг юуны ундаа хийчихэл та. Мөнгө л олох байдаг шүү. Тэр шиг гол нь хараа. Чи тэрийг бол одоо чинь ярьж байгаа чи яг зөв. Үнэхээр тэр логик чинь яг зөв. А тэр чинь ихэнх нь бол аль хэдийн биелчээд байгаа байхгүй. Бидний одоогийн энэ одоо чинь амьдрал агцгүй тэрийг бол олж харж таньдаг мэддэг бол одоо тийм мэдээлэл авсан, мэдээлэл олж мэдсэн, тэрийг ойлгож ухаарсан цөөхөн гэсэн ихэнх нь энийг мэдэхгүй байгаа учраас ер нь манайхан чинь мэдэхгүй юм байдгүй гэж боддог байхгүй да. Энэ бол одоо чинь үнэхээр бол одоо байж болохгүй байж болохгүй тэнэг л байхгүй да. Яг хүмүүс үнэхээр мэдээлэл байхгүй мэдэхгүй болохоор өөр хийдээ би ч гэсэн бас мэдэхгүй л байсан шүү дээ. Тэгэл бас хүүхдүүдтэй тий вакцин хийдэг тэгэл бас хүндрэл гарч ирсэн. Тэгэл сонсох хүмүүст мэдүүлэх жоо эргэлзэж байгаасан тий. Гэхдээ хэрвээ бид нар ер нь араа юм штэ бид нар бол хүмүүст бол одоо ингээд өөрийнх нь тухай одоо өөрийнх нь төлөө өр хүүхдүүдийн төлөө ирээдүйн төлөө ингээд бид нар бол мэдээллийг ингээд бид нар ямар нэгэн төлбөргөө тэднэрт төлөв өгч гагцхой тэр хүн бол эндээс ямар бол дүгнэлт хийх тийм үү? Өр хүүхдүүдийн өмнө ямар хариуцлага хүлээхийг бол одоо бидний одоо энэ энэ ярилцлагыг үзэн сууж байгаа хүн бүхэн дор бүрдээ хийх болов гэж би бодож байна. Ер нь ингэж ааш одоо таньдаг бид нар харамсалтай тэрийг бол нөлөөлж чадахгүй шүү дээ. Юутай итгэхээс илүү ямар ч эзэн бие хүн илүү итгэдэг. Маш их итгэдэг байхгүй юу? Миний хэлснийг үгүйсэж байгаа мөртөө хэний хэлснийг мэддэхгүй юм. Яг нь манай монголч. А гэтэл би одоо бид нар ч юм уу бодлогоо жаргалнаа би одоо юу гэдэг тэр нэг бодлоо мэлээ ч юм уу эзэн нэг цаг сэтгэлийн нэвтсэн хүн үгүй гэтэл яг манайхан тийм логикаар ханддаг байхгүй. Таньдаг хүн юм гэдэг итгэхгүй. Тэр нэг хийсэж яваа. Гэтэ одоо яг гэтэ одоо яг бас хүмүүс өөрсдөө бас туршлага ярьж байна. Тий. Одоо жишээлбэл өвөл томоогийн вакцин хийлсэн гэдэг нэг хүн ярьж байгаа байхгүй том хүн. Тэгээд өрхийн эмнэлэгт эхнээс нь 40,000-аар хийгээд өгөө дараа нь 5,000-аар хийгээд өгөө дараа нь өнгөө хийгээд өгье гэх. За өнгөө томоогийн вакцин хийлгэвчлээ. Тэгсэн чинь жихэн томоогоор өгдөө сүлдө бүр даамжраад татгаа болоод бүр 500-600 мянган төгрөг зараад бүр сүлдө бүр зүгээр антибиотик эм туслахгүй цагийн тарианд ороод бүр арай гэж тэр өвчнийг давсан гэж аахгүй томоогийн вакцин хийлгээд шүү дээ. Тэгэхээр угаасаа вакцин чинь хүний дархлааг бас солруулдаг. Тэгээд яг тэр өвчний нүүн бактериудыг тарьдаг болохоор энэ хоёр хавсагчж байгаа байхгүй. Манай найз би ч хүүхдүүд намар болохоор ханаад нэг вакцин хийлгэжтэй. Тэгээд зүгээр бүр
Тэгээд би хэлчихсэн. Тэгээд ерөөс нэг ч удаа хэрэгж үзээгүй. Тэгээд ханаад хүрээд тэгэл явж байгаа хгүй. Тэгээд чи өөртөө нь батлан багтаа. Хэлэхгүй бахан цаа мэдээж хизэнээс ихтэй. Бодор ахын юмнуудыг уншснаас хойш вакцины чанартай болсон байна. Тэгээ яг бид нар хувь заяа нэгтэй. Бид нар өдөөсөө нэг завин дээр яваа гэж төсөөж болно. Бид нар чинь хувь заяа нэгтэй ийм улсуудынхан ийм хүмүүсийн үгийг сонсохгүйгээр биднээс шал өөр харийн соёлтой, харийн болоод түүхтэй тийм улсуудын хинэн мэдэгдэхгүй ийм улсуудын одоо чинь имийг болол тэ итгэдэг. Тэгээ ялангуяа бол энэ бүгдийг ямар гэсэн чинь манай сэтгүүл зүгүүд ийм болгоо хайцсан л хамгийн гол байхгүй да болно. Учир нь энэ чинь ердөөсөө бол одоо чинь бүх асуудал хоорондоо ер нь тохиолдлын юм гэж байдаг юм. Тохиолдлын нэг асуудал мэдээж гарч болно тохиол. Хоёр асуудал бүр гарлаа. За гурав дахаас нь эхлээд тохиолдлын юм гэж байдаггүй. Энэ хинний ашиг сонирхол үйлчлж чинь ямар ашиг сонирхолт нь үйлчлж чинь гэдэг яг энэ асуудлыг тавиад нэлээд ууггүй хойноос нь яваад өөр бусад улс орнуудад өөр бусад бол одоо чинь юу гэдгийг байр суурьтай улсуудын имийг ингээд уншаад харьцуулаад хамгийн гол нь өөрөө эргцүүлэн ингээд дүгнээд бодохтой зэрэг чинь бол бүр бодит байдал бол үнэхээр бол одоо чинь хараа орсон юм шиг чих онгоцсон юм шиг тэгэж асуудлыг ойлгож байгаа байхгүй юу. Маш том руу харагддаг. За тэгээд одоо хүүхэд өвчлээ тийм ээ. За тэгэл нэг гэр бүлийн нэг нь одоо хүүхд хараа гэртүүлдэг нь шүү дээ. Тэгэхээр одоо тэр айлын эдийн засагт тий санхүүд одоо ямар хор нөлөөтэй вэ? Нэг нь ажил хийж чадахгүй. За тэгээд тэр хүүхдийн эмчилгээ, эм тариа эсвэл гадаадад надад явж эмчлүүлэх гээл тий. За тэгээд түүнээс гадна тий одоо 2-3 жилийн өмнө 11 мянган хүүхэд үхлийн бишэлтэй гэж статистикээр би уншижсэн. Одоо 2017 оныхоор бол 30 мянган хүүхэд статистикээр 15 дахин хэдхэн жилийн дотор ингээд өсөл авах байхгүй юу? Нугаал. Тий. Тэгээд бүртгэлгүй үшээ хэдэн хүүхдэйгээ бидэхгүй шүү дээ. Тэгээд уулаас болохоор тэр хүүхдүүдэд юу өгч штэ нөгөө тэтгэмж тий. Маш тийм тэтгэмж өгч байна. За тэгээ хүүхдийн бишэлтэй хүүхд нэмэгдэх тусам бас манай улсын засгийн газарт бас их ачаалал нэмэгдэн. Тэгээд сургууль цэцэрлэг байхгүй байна ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээ бүхэл бүтэн ингээ систем тэрэнд хамрагдчихж байгаа байхгүй. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Тэр ганц хүүхд биш тэр хүүхдэд холбоотой ээж, аав, ах дүүс, өвөө эмээ тийм ээ. Тэгээд уулаас зөвхөн тэр ажил асуудал биш. Тэгээд яг үнэ тий. Тийм баггүй. Тэр хүүхдэд өгөхөөсөн мөнгө чинь өөр сургууль ч юм уу. Тий, явж явах байхгүй даа. Тий, яг тийм. Ингэж хамаардаг гэж одоо манайхаа. За тэгээд ер нь эцэст нь бол тэгээд би дахин хэлэхэд бол манайхан чинь ингэдэг шүү дээ. Ер нь та нар хүмүүсээс асуугаад ер нь бол та энэ сүүлийн 28 жил Монгол улсад юу болоод байгааг та өнөхөр ойлгож байна уу гэж хүнээс зүгээр та нар асуугаад үзээрэй. Би өнөхөр ихэнх би ойлгохгүй байна, мэдэхгүй байна гэж та тэгээ сонгуул өгсөн үү гэж байна. Өгсөн гэж. Та урдлын сонгуулиудад өгч бүгд л өгч ирсэн. Та яагаад тэгээд мэдэхгүй гэж сонгуул өгöd байгаа юм бэхээр өгөл гэсэн шүү дээ. Гэдэг багхгүй юу? Асуудлууд нэг ийм л байдлаар манайхан хандаад байгаа. Тэр ч учраас яг энэ байдлаараа бол бид нар өөр хүүхдүүдийнхэн бол эрүүл мэнд одоо эрүүл мэндэд насан туршийнх нь эрүүл мэндэд ийм одоо чинь ноцтой ийм бол одоо чинь алдаа хийгээд байгаа юм. Энэ одоо чи бидний нэг одоо өнөөдрийн нэг хэнэггүй байдал өнөөдрийн одоо чинь хоолтой болно гэсэн энэ байдлаас бол болоод байна л гэж би харж байна да. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Сүүлийн үед ингээд хүүхдийн эндэгдэл, хүүхдийн өвчин, хүнд өвчнүүд те аутизм, тархины одоо ингээд янз бүрийн саажил, төгслийн бэрхшээлүүд утаанаас болчихно гэж одоо нийгэмд яриад байгаа л да. Ерөөсөө утаа л ерөөсөө бүхний буруутан болоод. Тэнгүү тэр чинь нэг тийм эзэн биегүй утаа бүхэн гарч. Тэгтээ зэрэг чинь хараа тэр утаа чинь бол одоо чинь манай яриад өөрсдөө тэр утааг гаргадаг учраас тэр өөрснөдрөө тэр бол имийг заах гэсэн одоо чинь тийм зал байгаа байхгүй да болно. Энийг бол шууд хэлэх хэрэгтэй ер нь зал байхгүй да. Ер нь мэдээж утаа бол одоо чинь манай ард түмний бол эрүүл мэнд ирээдүйд бол
одоо ноцтой замд хэл учруулж байгааг бид нар тэр төрөг бол ойлгож байгаа бүгдээрээ мэдээж утаатай бол тэмцэх ёстой. Энийг бүр алга болгох ёстой. Гэвч бүх юмны буруутан харах биш байхгүй да. Энэ дээр бас би гайхаад тэгээд одоо энэ нэр өмнөхөр одоо спорттой холбоотой юм уу хөдөө орон нутгад одоо ямар байд юм бол гэж асуудал хэлээ л дээ. Мянганы хөгжлийн зорилт 2013 оных дээр ингэж байгаа юм 161 дэх хуудас дээр бус нутгаар авч үзвэл Нярай нялгасын бодонд 5 хүртэх насны хүүхдийн эндэгдлийн төвшин Улаанбаатар хотод хамгийн бага. 1000 амьд төрөлтөд Нярай эндэгдэл 7.2, нялгасан эндэгдэл 10, 5 хүртэх насны хүүхдийн эндэгдэл 10. Баруун бусад бүстэй харьцуулахад хамгийн өндөр байна гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор одоо 19.5, 32.6, 40.1. За тэгээд өрхийн байршлаар авч үзэхэд нийслэлээс хөдөө рүү алагдах тусам хүүхдийн эндэгдлийн төвшин улам бүр нэмэгдэж байна. Хөдөө бол одоо чинь сайхан агаартай тэгээд харьцангуй бол одоо натурал хүнс сэргийлж байгаа энэ улсуудын хүүхдүүдэд нь тэд нь өөрсөнд нь биш хүүхдүүдэд нь ингээд бол одоо чинь ялангуяа саажилт элдв янзын бол урд өмнө байгаагүй нөхцөлүүд игдээд байгаа бол шалтгаан нь өндөө юм байна гэдгийг л одоо бид шууд хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ бол ингээд шууд баталж байгаа. Энэ мэдээлэл одоо энэ Улаанбаатар хотоос ингээд одоо чинь алслаг тутам энэ өвчний давтамж улам бол нэмэгдээд байна гэдэг чинь болоход чинь ямар нэгэн бол энэ хоёрыг шууд холбож байгаа бол одоо чинь юу байхгүй харин ч тэд нар өөр нэг 3 дахь хүрсэн зүйл бол маш хүчтэй нөлөөлөд байна гэдгийг л харуулж байгаа байхгүй. Интернетээр гадаадын мэдлэгчийн сайдын яамны Монголд одоо ямар хөрөнгө оруулсан байна. Ингээ үзээд явж байхад яг энэ юм байсан шүү. Би тэрийг бүр олж одоо төрсөр нагвал. Өмнө Говь аймгийн тэр сумын залуу насны эмэгтэйчүүд насны эмэгтэйчүүдэд араад харилцаг гээгүй хата вакцин илүү эм бэлтгэж илүү тий. Би бол шууд туршилт хийсэн. Тэгэлгүй яг уу тэр чинь яг одоо чинь ялангуяа бол ер нь энэ дэлхийн одоо энэ эм вакцин үйлдвэрлэдэг энэ корпорациуд чинь бол өөрийнхөө ямар нэгэн дэлхийн зах зээл дээр энэ бол бүтээгдэхүүнээ гаргахын тулд чинь одоо нэг лиценз зөвшөөрөл бол авдаг. Тэр эмээ бол ямар нэгэн хүн одоо чи хүн дээр туршсан одоо байх хэвээр. Тийм учраас чинь тэр эмнүүдээ авчирч бол манай ард түмэн дээр туршдаг байхгүй гол нь. Энэ асуудал бол ялангуяа 90 оноос хойш хавтгай болсон шүү дээ. Одоо чинь бол би одоо надад одоо санаж байна. Манай ээжт нэг одоо ингээд эм өгсөн байсан тийм. Одоо өрхийнх нь эмдэг дээр та энэ эмийг бол уугаарай. Тэгээ яах нь вэ? Тэгээ дараа нь бол одоо чинь ирж үзүүлээрэй гэсэн ийм байдлаар өгсөн. Би тэгээ тэр эмийг нь аваад бол интернетээр хаагцсан тэр эм байгааг байхгүй да. Харин би дараа нь бол би өөр газраас бол ирж байгаад олсон чинь тэр эм ердөөсөө үйлдвэрлэгдэх шатанда явж байгаа. Тэр эм чинь аль хэдийн бол орж ирээд манай өрхийн эмнэлгүүдээр тараагдаад тэгээд тэр эмчт нь бодохдоо зэрсэн тэр өрхийн эмчт бодохдоо зэрэг та энийг бол одоо өөрснийх нь тим насны тим улсуудад бол өгөөд тэр улсуудын бол одоо чинь бие организмд нь энэ юм яаж үйлчилж байгаа талаар бид нар руу одоо чинь одоо юу гэдгийг тайлан бичиж явуулвал тодорхой хэмжээний бол цалин урамшуулал өгдөг гэсэн ийм бол механизм байсан байхгүй тэрэн дээр Бартисан вакцин гэдэг нэг хэсэг шугсан шүү дээ тийм манайхан тэр талаар та бас нэлээд мэдээлэлтэй. Тэр тийм Gardasil гэдэг Умаа хүнсний хорт тодрын вакцин. Тийм тэр одоо ер нь дэлхийд даяар шүүмжлэгдээд тэгээд тэргээр одоо олон охтууд, эмэгтэйчүүд бас яг тэр одоо өвчний нэг бактерийг тарьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрүүгээр бас өвчлсөн, амнасаа алдсан гэдэг ер нь мэдээлэлүүд байгаа. Тэгээд Австрали оронд бол одоо энэ вакциныг олон жилийн өмнө 2 удаа оруулах гэж үзсэн байгаа юм. Тэгээд Австралийн засгийн газар тэгээд эрүүл мэндийн яам нь өөрсдөө лабораторид шинжилгээ хийгээд маш хортой байна, оруулахгүй гэд буцаасан. Дараа нь дахиад тэр хорморын багсгаар дахиад оруулах гэж бас л шинжилгээ хийгээд энийг одоо орон нутгад оруулахгүй гэх. Тэгэхээр өөрсдөө хүсээгүй байхад гадна талаас ингэж оруулах. Тэгээ гадна талаас нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар тэр чинь болоод цэвэр бол одоо чинь манайхан тэрийг л одоо өөрөөр лобби энэ гэж бол ялангуяа баруунд бол яриад байдаг. Энэ бол цэвэр бол далдуур худалдан авдаг одоо чинь тэр шийдвэр гаргах төвчний улсуудыг далдуур худалдан авдаг. Тэгээд бол эрүүл мэндийн байгууллага бол манайд одоо чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр далбаан дор өөр дэлхийн одоо энэ үндэстэн дамсан корпорациудаас эмийн бүтээгдэхүүн вакцины ирүүлээд тэр одоо төлбөрөө бол манай улсын төсвөөс авчдаг ийм л механизм байдаг байхгүй да гол нь. Тэдний хувьд цэвэр бизнес юм байгаа байхгүй. Нэгдүгээр тэд нар бол нэгдүгээр мөнгө олох хэрэгтэй. Хоёрдугаар тэд нар бол заавал өөрийнх нь бизнесийг улам их ашгийг дандаа олж яхахын тулд чинь өвчтөе улсуудыг байнга үйлдвэрлэж явах хэрэгтэй байхгүй тэд нар.
Ер нь хүний өвчин гэдэг бол тэдний хувьд бол одоо чинь мөнгө бол гарах хэрэгсэн л байхгүй да. Би давтан хэлэхэд ер нь бол орчин үеийн хүн эмнэлэг бол ердөөсөө өвчнийг анх үүсгэж байгаа тэр одоо шалтгааныг нь иж бүрнээр нь бол эмчилж үгүй хийхээсээ илүү яг тэр өвчний өдөр үзүүлж байгаа шинж тэмдгүүдтэй тэр өвчин зөвөртэй тэмцдэг. Тийм учраас бол ердөөсөө тэр одоо ялангуяа хүмүүс бол мэдж байгаа эм авч уугаад байхад бол тэр өвчин бол одоо чинь идэхгүй тэр хүн магадгүй бол одоо чинь нэг хэсэг 10 15 бараг зарим насаараа тэр имийг хэрэглэх тэгжээж л өвчин зөвөргүй явж байгаа юм шиг боловч тэр өвчин тэр хүний бие дотор нь одоо улам одоо чинь архагшаад улам болоо өгжраад тэгэл байгаад байгаа байхгүй тэр. Тийм учраас чинь тэдэрт байнгын болоо тэр эм худалдан авч идэг. Энэ бол худалдааны эмийнхэн зах зээлийг тэг тэлдэг нь шүү дээ. Манай нэг хамаатны нэг одоо бас нэг настай хүн байна. Тэгтээ тэр чинь байнга үе мөчний өвчин бол сүүлийн бараг 20 30 жил ууж байгаа гэж байгаа байхгүй. Байнгын уудаг. Тэр чинь бол ердөөсө тэр эмийг бол өчнөөр нь аваад бол ингээд хадгалцсан тэр. Та яагаад ингэж нэг гэдэг чинь миний өв өвчин энийг уухгүй бол үе мөч өвдөд идэг. Тэгтээ мэдээ тэр үе мөчний тэр өвчний шалтгаан бол өөр юм байгаа нь ойлгомжтой байгаа байхгүй дээ ер нь энд яг тий. Гэвч тэрний зөвхөн бол одоо чинь тэр өвчин байсаар тэр хүний дээд мэдрэлийн систем тэр өвчин зөвөрийг мэдрэхээ байдаг өвчин намдаах юмудыг ингэж өгөөд идэг байхгүй даа. Энийг бол бид нар бол ойлгох хэрэгтэй. Одоо жишээ вакцинаас үүдээ чихрийн шижин гэдэг одоо шинэ өвчин одоо сүүлийн 20 жил гарч шүү дээ тийм ээ. Газар авчин. Тэгэл инсулин одоо тарихаас өөр аргагүй болж шүү дээ тийм. Инсулин одоо насаараа инсулинээс хамааралтай болж байгаа байхгүй. Тэгээд одоо бүр жоохон ялах одоо яраа хүүхдүүд бага насны хүүхдүүд залуучууд чихрийн жижигтэй болж байна тийм ээ. Зөвхөн нэг жишээ шүү дээ. Тэгээ бас нэг сонир зүйл бол одоо надад ажиглагдсан зүйл 18-аас 35 насны залуучуудад одоо хэдэн жилийн өмнө вакцин төлөө шүү дээ. Тэ? Тэр тэгэхээр яг одоо залуу хүмүүс яг одоо нөхөн өрчхүү тэ? Яг нөхөн өрчхүү насн дээр явж байгаа манай залуу хүмүүс. Тэгээд би бас нэг зүгээр ер нь логик сэтгэлгээгээр ажиглаад яваад байхад аюух мэдээлэл авдаг. Би бас ингэж нэг юм болоод байгаа байхгүй. Одоо яг 30 иргэн насныхан нэг үеийнхэн барчсан хүмүүс байгаа байхгүй. Дандаа хорт хавдар одоо тэрний тэглээ ингээл олон танил хүмүүс ч үндэ хорт хавдар гэж манай хамт ажиллаж байсан залуугийн эхнэр ч гэдэг юм уу. Тэгээ би тэд нар яг нэг үеийнхэн байгаад байгаа байхгүй. Тэгээд янз бүрийн хавдар нь янз бүр. Тэгээд надад таарч гэх. Тэгээд би бол тэрийг бодоод байхгүй. Тэд нарыг багтан ч юм уу эсвэл яг нэг толгой насанд нь насаар нь ангиллаад насаар нь бүгдэн ч нэг юм болсон байна гэж байна. Энийг одоо судалдаг хүн байд юм уу үгүй юм уу? Тийм учраас одоо юм байна. Манай ер нь зүгээр мэдээж энэ дотор бол одоо чинь жинхэнэ хүн ардынхаа төлөө бол ингээд үнэхээр сайн сайхан одоо чинь эмчнэр бол манайд бий. Нүглэг ихтэй бол одоо чинь мөн тэдний хажуугаар мөн эмч зүгээр цагаан халааттай өссөн болохоос ш. Үнэхээр тэр эмчийн бол хүний одоо чинь эрүүл мэнд сайн сайхны төлөө гэхээсээ илүү тэрүүгээрээ дамжуулж мөнгө хий гэсэн бол одоо чинь бүхэл бүтэн ийм давхраг бий болчихлоо шүү дээ манай нийгэмд. Тэр бол үнэхээр манай нийгэмд бол бодиттой үзэгдэл болсон. Тийм учраас чинь бол одоо тэр чинь яг энэ одоо чинь гадныхны бол одоо харийнхны манай үл сүнсний эсрэг явуулж байгаа энэ бодлого үйл ажиллагаа чинь мөн дотроосоо бас энийг дэмждэг. Энийг зөвхөн бол өөрийнхөө тэр ашиг хонжооны их усүр гэж хардаг. Өөрийнх нь одоо албан тушаалд байх, цалин орд орлоготой байх ийм бодов хардаг. Бас усууд энэ дотроос цөөнгө байгаа гэдгийг бид энэ дээр тэмдэглэн хэлэх хэрэгтэй байхгүй юу? Асуудлыг бол бид нар зүгээр одоо чинь ингэж тойруулж ярьд юм бол зарим улсууд бол тэртээ тэргүй бас одоо сайн ухаж ойлгохгүй бид нар яг имийг нэрээр нь нэрлэж яг тэр үгээр нь хэлэхгүй болохтой зэрэг чинь манайхын имийг бас одоо тийм одоо задлан шинжилж өөртөө тунгаан боддог энэ чадвар бол үнэхээр их сул дорой болчиход байгаа байхгүй юу? Утаанаас ч юм уу эсвэл одоо хоол хүнс амьдралын ахуй нөхцлөөс болоод одоо хүмүүс ингээд өвчин залуучийн нэг чинь одоо ер нь тэгжил яриад байгаа шүү дээ. Гэтэл түрүү ярьжсэн таа вакцин гэдэг бол юу шууд одоо яаж нөлөө ямар юм байх вэ? Уртаа одоо нэг дам биш босод систем нь бол дам биш үү тэр талаар. Тэрний ер нь вакцины тухай бол маш одоо чинь энгийн нэг тийм зүгээр тайлбар өгье л да. Вакцин гэж яг чухам юу юм бэ? Хүн төрөлхтөн бол хэдэн мянган жил, хэдэн зуун жил ердөөсөө вакцины гэдэг эмгүүгээр амьдраад ирсэн. 20 дугаар зууны ялангуяа 30-аад оны дундуур би түрүү ирсэн шүү дээ. Би түрүү хэлсэн. Германы бол засгийн эрхэнд одоо Гитлер гарсан тэр үед бол Америкийн одоо Рокфеллер гэж бол одоо мэдж байгаа. Энэ бол
одоо чинь газрын тосоор бол асар их баяжсан одоо Америкийн том олигарх тэр бол өөрөө тэр газрын тосоор баяждаг хэрнээ тэр чинь бол дандаа бол хүн амын одоо нөхөн үрж хүн ийм бол одоо судалгааны институт гэсэн нэрийн дор тэд нар чинь хамгийн гол нь тэр мөнгө бол одоо тэд нар чинь үнэхээр тэр мөнгөндөө цадцсан байгаа байхгүй. Гагцхүү бол тэр одоо мөнхийн ноёрхолоо тогтоох энэ асуудал бол тэдний хувьд маш чухал. Тийм баг одоо чинь цөөхөн улсууд ийм асар олон хүмүүсийн одоо дээр бол мөнхөд засаглаж ноёрхож байхын тулд яах хэрэгтэй? Тэднийг бол боловсрал эрүүл мэндийг нь бол одоо чинь устгах хэрэгтэй байхгүй. Тэр бол манайд аль хэдийн амжилттай болоод манай одоо залуучуудыг бол одоо яаж хүмүүжүүлж байгаа ямар бол одоо чинь мэдээлэл одоо чинь боловсрал нэртэй энэ тархины угаалгаар бол тэднийг сургаж хүмүүжүүлж байгаа бид бүгдээрээ одоо чинь бэлэнхэн одоо чинь өдөр тутамдаа эргэн тойрондоо бид нар харж байгаа. Яг тэрнтэй адилхан бол одоо чинь ялангуяа би түрүүчийн дээр градасил вакцинтай одоо холбогдуулаад нэг хоёр зүйлийг бас сануулъя гэж бодож байна л да. 2012 онд 13 онд ч нөгөө ардсан нам засгийн эрх хөлбөр барьж авах чинь нөгөө ламба гэж хөрөн шүү дээ. Эрүүл мэндийн сайд байсан. Тэр чинь үед бол яг энэ гардасил вакциныг бол оруулж ирээд тэгээд бол Монголын одоо чинь 12-оос 28 насны хооронд бүх эмэгтэйчүүдийг мөн бүр эрэгтэйчүүдийг нь хүртэл бол одоо хамруулна гэсэн ийм бол одоо асуудал яригдчихсэн шүү дээ тэр үед. Тэгээд ч бол олон одоо сургуулиудад хөдөө орон нутгууд одоо хийж эхэлдэг гэсэн мэдээллүүдэд гарсан. Мөн бол бид яг тэр үед нь бас энэ тухайн асуудлуудыг эсэргүүцээд энэ ер нь бид нар хүний эрүүл мэндийн одоо төлөө хийж байгаа энэ вакциныг бид нар эсэргүүцээг байхгүй. Гагцхүү энэ вакцины найрлагын дотор нь бол хүний эрүүл мэнд ирээдүйд одоо чинь эрсдэлтэй замд хийж байгаа ямар аюул байна гэдгийг хүн бүхэн мэдж хүн бүхэнд бол ойлгуулж байх ёстой гэдэг бид нар энийг л бол одоо шаардаад байгаа шүү дээ. Энэ ийм л байх ёстой. Гэвч бол тэр үед чинь бол зэрэг ингээд явсан хийлгээд бол явсан. Тэгвэл саяхан бол мэдж байгаа тэр одоо юунд Баян хонгор аймагт бол нэг охин бол бас хийлгээд одоо хотод орж ирээд бас эрэмдэг зэрэмдэг болсон энэ асуудлуудыг бүгдээрээ бол мэдж олон нийтийн сүлжээгээр бол нэлээд явсан тийм аа. Гэвч тэд нар чинь зүгээр бол Монгол эцэг гэхээс эрүүл сарууд мэндэлсэн хүүхдэд эцэг гэх нь өөрснөө бол одоо чинь энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсээр явж байгаа энэ тархины угаалганд бол итгээд тэр хүүхдэд дагуулж очиод тэр хүүхдийн тэр амьдрал ирээдүйг ингэж бол тэр хүүхдүүдийнх нь эрүүл мэндийн төлөө бус үйл ажиллагаа явуулаад байгаа энэ улсуудад өгнө гэдэг бол үнэхээр одоо чинь харамсалтай энийг үнэхээр надад хуулийн харамсалтай санагдсан байхгүй. Гэхдээ нэг жишээ надад манай хурш айл 9 настай хүүхдээ багаас нь сэржсэн ээж нэрсэн нэг ч зүг байгаагүй. Тэр ерөөсөө яг хянаал вакцинууд ерөөсөө хийлгээгүй. Ямар ч вакцин тараа. Одоо нөгөө ч тараа. Тэр хүүхдүүд одоо яг манай хүүхдтэй адилхан. Тийм шүү дээ. Ер нь бол манай одоо чинь эмээ өвөө манай дээхэн үеийнхэн чинь бүгд бол вакцин хийлгээгүй. Харин ч биднээс бол урт настай эрүүл мэнд бол яг нь эвчингүү ийм байгаа. Бид нар чинь тэрийг бол нөгөө хөгшчүүч яс сайтай гэж ярьдаг шүү дээ. Яг тийм л байхгүй. Бид нар чинь яс сайтай. Тийм учраас бол тэр хүмүүс бол одоо чинь яг тодорхой өвчин тусдсан болоо тэд нар чинь одоо эмнэлгийн тусламж аваад бол одоо ингээд эрүүлжээд харин тэр хүний бол бид нь байгалийн өөрийнх нь унган дархлаар нь бий тогтцдог байхгүй. Ер нь бол ямар нэгэн өвчин бол одоо юу гэдгийг өвчнөөс хамгаалахын тулд тэр өвчний бол нэг тийм сулруулсан тийм нянг бол хүний бийд тарьж ээж тэр хүний бол одоо бие организмын одоо гэдэг нэг эсрэг биетүүдийг бол цуснд бий болгох замаар тэр хүний дархлах тогтоох гэсэн нэг тийм онол байгаа байхгүй. Хинч тэрийг бол батлааг байхгүй зүгээр нэг тийм онол. Тэрийг бол одоо чинь Англид бол анхны нэг одоо нөхөр тэрийг бодож олсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэр бол одоо чинь өөрөө бол одоо тэр вакциныг хийлгээгүй мөртөө их нэртэй энэ бол тарьж исэн хүүхдүүдтэй энэ тарьж исэн. Тийм бол одоо нөхөр байж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд нөхнөр нь бол хоёлаа бол нас орсон. Тэр өөрөө амьд үлдчихсэн байхгүй дагаад. Тийм учраас ер нь ямар нэгэн бол одоо чинь тэр одоо өвчин байлаа гэх чинь тэр өвчний бол тэр нянг хүний биед зориудаар тарина гэдэг бол энэ бол одоо чинь үнэхээр одоо юу гэдгийг тэгээд өшөө тэр хүнийг эрүүл байлгахын тулд тарина гэдэг бол энэ эрүүл ухаантай хүний үнэхээр одоо чинь үнэхээр бол тэр итгэхэд маш хэцүү байхгүй энэ дээр бол яг итгэдэг улсууд байдаг л баг. Гэвч бол тэд нар олон баримтуудыг бол олж үзээгүй, уншаагүй, судлаагүй
бас хүмүүсийн одоо ухаантай одоо чинь үнэхээр мэрэгжилтэй бол одоо чинь эзэн болсон мэрэгжлийн өндөр түвшний судлаачдын тэр ярьж байгаа тэр бол одоо чинь учирлал тайлбарлуудыг сонсоогүй учраас л тэд нэр тэгж ойлгодог байх л гэж би боддог л доо. Еврейчүүд яадаг вэ? Яг зүгээр ер нь бол вакцины хийлэгдгүй шашныхан үүднээс гэж тэгж хэлдэг л дээ. Тэгээ өөрчлөсөн. Тэгээ ер нь бол арай жүүдүүд чинь болохтой зэрэг бол яг бид нар чинь бурхны хүүхдүүд учраас биднэрт бол бүх юмыг бурхан дааж байгаа учраас бол ямар нэгэн бол өөр хүний одоо чинь оролцоо бол биднэрт хэрэггүй гэдэг нэг тийм шашны үзлээс ер нь ганцхан бол одоо чинь жүүдүүдээс гадна бас өөр бол одоо Европын энэ христийн шашны дотор чинь олон янзын ийм сект урсгалууд байдаг шүү дээ. Мөн тэрнээс бол одоо үндсэн улсууд чинь өчнө Голланд одоо Германы бол бас тодорхой мууж улсуудад их тийм бол бүлэг хэсэг тийм бол нийгэмлэгүүд бол бүлэг улсууд байдаг юм л да. Тэд нар ердөөсөө хязгаарч вакцин хийлгэж байгаагүй. Харин тэд нар бол улам бол маш өндөр насалтай бие эрүүл чирэг ямар нэг өвчин зовлон харьцангуй бага нөгөө вакцин хийлгдэг хүмүүстэйгээ харьцуулбал ийм байгаа. Гэвч энийг ч юм бол дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ийм мэдээллийг зориудыг хаагаад боогод байгаа байхгүй л байна. Тэг сүүлийн 20 гаруй жилүүдэд ер нь яг энэ жилүүдэд вакцины бүр улам хорж болсон байхгүй. Одоо 90 оноос өмнө одоо хаацны нийгэм байлаа шүү дээ. Тэгэхэд одоо социализм орнуудад одоо зөв талбай тусад вакцин үйлдвэрлэдэг. 100 тонны вакцин хяналттай тэ нарийн шинжилгээтэй ингэж одоо оруулж тарьдаг байсан байна. Тэд нар чинь нөгөө тэрэн дотор хоржуу юм хийдгүү байсан байхгүй хоржуу бод. Одоо 90 оноос хойш бүр замраагаа алдсан. Бүр төрөл бүрийн вакцин тэгээд дээрэс нь одоо хүнд металлууд тэ төрөл бүрийн химийн хорууд явж шүү дээ. Мөнгөн ус формалин тийм үү? Тэгээ формальдехид гэдэг бодис нь одоо жишээлбэл 60-аад оны үед лакн мебелтэй лакн дотор байсан. Тэгээ тэр меблийг тэр шүгээг одоо гэртээ аваад амьсгалахад аллерги үүсдэг гэсэн байхгүй. Тэгээд тэрийг лакнд одоо тэр бодисыг формальдехид гэдэг бодисыг одоо оруулахыг хоригдсан байдаг. Тэгэхэд тэр бодис одоо вакцины дотор юу хийж байгаа юм бэ те? Тий. Тэгээд тэр чинь бол дөнгөж төрсэн нэлзрээ хөвгтөд бол тэр вакциныг шууд цусганд тарьж яах гэдэг чинь бол энэ бол аимшигтай гэмт хэрэг үү? Жоох хөвгтөд туршилтаа болсон. Харин одоо тэгэл жил мөнгө ус халууны шил урд нь бол хаглаад амьсаж болохгүй хурдан шиг тий аваад хаяг гэдэг гэсэн чинь. Тэгэхэд одоо тэр вакцины дотор байгаа. Тэгээд тэр хүнд медалууд чинь хүүхдийн тархинд төв мэдрэлийн системд шууд урал үүсгээл одоо тэгэл цочроогоол блокад үүсгээл хүндрэл үүсгэж байна. Тэгээд тэр хүүхдэд одоо ямар одоо хор хөндөөл учруулахыг хинч мэдэхгүй. Тэгээд зарим нь одоо татал дундаа зарим эндэгдэл болно, зарим менингитис болно, зарим чихрийн шишин болно. Тэгэл одоо жишээл вакцины хор гэдэг нь яг ингээл толгойгоо хойш нь ингээл ингэж ойролдог. Тэр ерөөс яг Хоёулын ингэдэг чинь тархины даралт гэдэг одоо бүх нэлт хүүхдүүд. Тэр чинь тархин хавгнаад байгаа байхгүй юу? Тархин хавгнаад байгаа учраас яагаад гэж манайх юусэн асуудаг байхгүй. Одоо жишээлбэл би юм чинь бид нар одоо ингээд нэг юм болчих энэ би яг тэгснээс болов уу, ингэснээс болов уу? Яагаад тэгвэл бид нар боддог шүү дээ. Гэтэл нэлт төрсэн хүүхдүүдтэй нэг юм болчихоор энэ яагаад тэгвэж юусэн асуудаггүй байхгүй юу? Тий. Тэр нь одоо яг тэр вакцины дараа хүндрэл байхгүй юу? Яг ингэж ойролдог. Тэгээд ерөөсөө өдөр шөнөгүй ойрлно. Тэгээд бүр тэг хитэн хоногоор тэгээд бүсэлдээ бүр чаддаг болоо тэгээ унтдаг. Тэгээд сэргээдээ дахиад орлоо. Тэр чинь хүүхд ярьж чадахгүй юм чинь толгойн машиг хөвддөг. Тэгээ кренцефалик гэд нэр томьёо байдаг. Албан ёсны. Тэр нь болохоор Франц үг, тэр нь болохоор тархи чарлж जैन орилж जैन гэсэн. Бүр тэр нь бүр ангах ухаанд тийм нэр томьёотой. Тэр тийм. За тэгээ манай монгол хүүхдүүд одоо амьсгалын замын цочмог халтвар гэдэг. Тэрүүгээр одоо хүүхдүүд эндээд байна да. Тэг хүчил төрөгчийн дутагдал гээл те. Тэг чи ерөөсөө л вакцинсуулж байгаа байхгүй. Одоо хүүхд төрөөд ихэнх ураг сүг амлаач байхад те. Унган дархлаа одоо юу ч болоогүй. За тэгээд тэр тархины цусны одоо барьер гэж штэ тийм хориг байдаг байхгүй юу. Тэр нь одоо 4 нас гэхэд хөгжиж тусдаг. А тэр бол цусны эргэлтэнд орсон хориг фильтрддэг байхгүй юу. Тархийг хамгаалдаг. А тэгэхэд ямар ч хамгаалт байхгүй бүр дүнгэж төрөнгүүд нь тэрийг тарина гэж байгаа чинь шууд тархинад цусны эргэлтэнд шууд нөлөөлөл тэгэл одоо янз бүрийн юм болж байна. Одоо ер нь тэгээд 24 цагийн дотор тарилдаг гэж чинь ингээд сүүлийн үед би болсон байгаа байхгүй бид нарыг төвч авах юм байгаагүй шүү. Тэр чинь зүгээр энийг хэн хийлээд хэн батлаа. Харин тийм байхгүй гол. Тэр нэг сонь байгаа байхгүй юу? Манайхан л бас начлаа. Тэгэхээр би зүгээр мэдээж бол би тэр үеэс манад бол одоо чинь сайхан бол эмчнэр бол мэдээж би. Нүгэлэг ихтэй бол одоо чинь
Тэд нар бол одоо Монголын ард түмний эрүүл мэндийг ховчлоод авсан улсууд биш шүү дээ. Ганцхан эрүүл мэндийн асуудлуудыг эмчнэр л ярьдаг. Тэднэрт л хамаатай мэтэр. Энэ бол одоо улс үндэстний асуудал учраас бас энэ дээр бол тодорхой тэртээ бидний амьдрал дээр бол тэрний үр дагаврууд нь харагдаад байгаа учраас харин ч бол бид нар асуудлыг нөгөө үр дагавраас нь бол одоо чинь урагшаа яваад бид нар нөгөө үүсгэж байгаа үндсэн шалтгаануудыг нь яриад нь шүү дээ. Тэр улсууд болохтой зэрэг чинь үр дагавруудын аль хэдийн бол өдөр тутам чинь бид нар бол яг тэднэртэй харьцаж байдаг тийм орчинд бол ажилд амьдардаг улсууд болохоор энийг мэдээд бид нар сануулгах биднийг бол бидний хүүхдүүдийг Монгол улсын ирээдүйг бол хамгаалах үүрэгтэй улсууд багхгүй байгаа юм. Гэтэ яг одоо инженер маань бас мэдэхгүй л байгаа хэл та. Ер нь бас цаанаас одоо вакцин хийх ёстой гэж тэгэл тарьж байгаа шүү дээ. Ер нь бол гадаад эмч судаачдыг ингээд анзаараад яагаад вакцины эсрэг энэ эмч одоо тэмддэг болчвоо, яагаад вакцин тархаа болчвоо, яагаад вакцин шүмждэг болчвоо гэд тэдний түүхийг харж үзэхэд тэд нар өөрсдөө хүүхэд юм уу том хүнийг вакцинаар тариад тэгээд эрүүл мэндээр хохироод, амь насаар хохироод тэд нар туршлага дээр ингээд ажиглалт хийгээд ямар сони вакцин ч уг нь сайн штэ. Яагаад ингэж байгаа юм бол миний өвчтөнгүүд тий. Тэгээд өөрсдөө судалж эхлээд тэгэл вакцины агуулга, вакцин гэж юу, вакцин дотор юу гэдгийг яагаад миний өвчтөнгүүд одоо миний өвчтөнгүүд ингэж байна гэж ингэж судлаа. Тэгээд яг үннийг мэдээд бүр шокнд ороод гайхаад тэгээд одоо вакцинаас тацгалцдаг байна. Одоо эмнэлэг гэдэг юм чи айгу сонирм байхгүй юу? Одоо хуучин чинь ингээд эмнэлэг ингээд төвлөрсөн тийм том тэгээ одоо сум байлаа гэдэг эмнэлэгтэй одоо Улаанбаатарт ихний хэлцгээд өрөх гэдэг ингээд задлаад яг тэн дээр ямар хүмүүс байгаа юм. Тэгээд бүх юмыг тараачдаг. Тэнгүүд өрөнд одоо хичнээн ч өрөх үедээ тийм үү? Тэнгүүд тэр өрхийн эмнэлэгт бас арай чадвар юутай тий одоо бас яг тийм хүмүүс байгаа гэж би бодоод байхгүй том эмнэлгээ бодвол тий хүчнээ олон эмч бэлдсэн чанартай чанаргүй. Тэнгүүд бид нар бол зүгээр л хийхснийг л хийдэг. Тэднийг бол одоо чинь хэрвээ хийхгүй бол та нарын тэр хариуцсан бол хэсэгдсэн бол ийм өвчин бол өвчний дэгдэлт болно. Тий одоо бүгдийн хувь болчихсон шүү дээ. Хувьд өгсөн байхгүй яг хэрэг дээр бол үндсэндээ хувь эмнэлэг болгоцсон байхгүй дагуулна. Тий тэгтээ зэрэг чинь чиний хэлж байгаатай би бүрэн санд байна. Тэн дээр бол одоо чинь мэдээл багтай, мэдлэг савдуур султай ийм усуд. Тэд нар тэгээд одоо жишээ нь бүх нь ярах хэрэгтэй. Би бол сая ингээд наашаа ингээд явж байгаа нэг хүнтэй бол таарад бол бас яриад ингэж яхад бол тэр хүн хэлж байгаа. Ер нь тэгээд эрхэм эмнэлгүүд чинь бол хүүхдтэй вакцин хийгээд байн гоцтаад идэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд би ч гэсэн бол энэ асуудлыг бол бас одоо олон жилийн өмнө бол бас энэ асуудлыг мэдчихсэн. Тэгээд тэднэртэй бол уулзаад ингээд ярьж чинь ягаад та нар ингээд ярьдаг гэсэн. Гэхдээ бидний цалин өгөхгүйгээд байгаа юм чинь дээ гэж байгаа байхгүй юу? Олон бидний хүний амин нас ирээдүйн хүний эрүүлийн тухай ярьж байгаа чинь тэр ус зөвхөн цалингаа бүтэн авахын цаг хугацаанд авахын тулд мэдээ тэр хүний бол одоо чинь мэдээж амьдралын шаардлага байгааг би ойлгож чинь бүрэн ойлгож чинь. Нүглийг гэхдээ манай улсууд тэгж хандаад байгаа байхгүй асуудал. Тэгээд бол одоо юу гэдгийг тэр одоо танаа хэсэг дээр чинь бол одоо юу гэдгийг 200-300 хүүхэд байна. Эдгээр дээр бүгдэнд нь вакцин хийж чи сайн одоо чинь цалингаа авах гэдэг. Үндсэндээ тэд нар чинь вакцины дэвтэртэй шүү дээ. Тийм. Тэр шалгадаг одоо нөгөө сурагчийн клинишник шиг. Яг тийм бол. Тэргээр нь нөгөө хүмүүсийн чи цалин өгдөг. Тэгэхээр одоо тэр хүмүүс зөвхөн вакцин хийх гэж юм уу? Нарийн хүмүүсд өрхийн эмнэлэг бол вакциныг үйлчлээ. Тэгээд ингэж би асуусан л да. Тэгээд за та нар тийм байт юм байж одоо цалин авах гэж гэсэн чинь тэгээд та нар бол яг ямар вакцин хийгээд байгаагаа мэдэж гэнэ үү? Бид нар мэдэхгүй гэж байгаа юм. Мэдэхгүй гэж. Та яагаад мэдэхгүй гэдэг дээрээс хий гэсэн л өгсөн. Дээрээс одоо чинь бэлэн юмнууд нь одоо чинь энэ тариуруудтайгаа энэ вакцинуудтайгаа ингээд хүрээд ирдэг. Тэгэл та нар энийг хийж ижил вакцин цалингаа авах гэдэг ингээд шачдаг гэж байна. Үсрэл нэг шифризэн шинэ үү, зүүн шинэ үү? Тий. Наад вакцины хаанаас гаргаад ирв. Тэгэл болоод тэр тодорхой бид нар мэдэх юм шүү дээ. Тэгээд тэр усууд мэдэхгүй гэж байна. Энэ зөвлөгчнөр хариуцдаг юм. Тий. Гол нь бол бид нэрээс бүр асуусан байхгүй. Одоо миний одоо чамтай ингээд яриа сууж байгаа тэр хүний яг яаж хэлжсэн бүр миний нүдэнд харагдаж байгаа байхгүй. Би мэдэхгүй гэдэг. Та нар яагаад мэдэхгүй байж ийм гэсэн чинь үгүй дээрээс гэж. Тэгээд тэд нар чинь бол маш их дагамттай айдсгүй үтсэн дунд амьдарч байгаа. Ягаад бол одоогийн үндсэндээ бол тэднийг одоо чинь тэрийг хийхгүй гэдэг юм уу ямар нэгэн бол асуудал одоо ингээд тавиад хүмүүс ингэдэг юм бол тэднийг одоо чинь өөрийнх нь тэр амьдралах одоо чинь холбоосон салгач ийм бол одоо чинь амьдралын хүсвэрсэн салгах ийм эрсдэл байгаа учраас тэд нар хийгээд байгаа байхгүй даа. Тэгээс тэд нар бол санаатай хийгээд байгаа гэх биш байхгүй. Яг энийг одоо чинь нэг ийм нарийн юу гэж байна. Нэг талаа бол тэр хийж байгаа усууд нь мэдэхгүй байж идэг. Дээшээ харахтай зөв чинь дээд талаас хийгдсэн чинь яг одоо ямар албан тушаалтан мэдээж нэг албан тушаалтан болгодог дахиад тэр дээшээ л гинж тийм биз дээ.
Тэгээд ингэсээр явж байгаа дээшээ явахдаа зэрэг чинь ямар нэгэн одоо чинь тэр вакцины бол улам өрн улам бүдгэрээд байгаа байхгүй юу ер нь тийм үү. А тэгээд тэрийг бол одоо би түрүү хэлсэн байж байгаа. Ялангуяа тэр үед чинь одоо тэр эрүүл мэндийн болов сайд болсон энэ нөхцүүдийн одоо гадныхантай хийсэн янз бүрийн бол урд нь хийцэн байсан гэрээг мөрдөж байгаа гэдэг нэрийн дор мэдээж гэрээгээ бол мөрдөх маш сайн хэрэг. Гэхдээ бол энэ гэрээний тэр заалтууд нь манай одоо чинь ард түмний яг одоо чинь ашиг сонирхолд тийм үү манай иргэдийн бол эрүүл мэнд манай үндэсний бол ирээдүйд яаж нөлөөж ийн гэдгийг эхэлж бодож ээж шийдвэр гаргахтай. Тийм учраас ерөнхийдөө энэ асуудлыг тэгээд бол одоо манай одоо бидний үзэж байгаа энэ үзэгчд асууж болох л доо зүгээр одоо тэгээд яах юм бэ гэж. Ер нь айл гэр хүний амьдралын хамгийн үнэт зүйлүүд бид нар ерх хүүхдүүд гэдэг тийм биз. Ер нь хүн хүүхдүүдээ бол эрүүл сарвал боловсралтай болгохын тулд бүх хөдөлгөөний энэ амьдралаар зориулдаг. А гисэн хэдий ч бол ердөөсөө вакцины гэж бол маш их одоо энэ эрсдэлтэй ийм бидний амьдрал бол аль хэдийн орж ирчээд маш их одоо чинь одоо өвчин зовлон одоо ийм тийм сөрөг гар цохрол учруулад байхад бид нар бол зүгээр гар хамтан сууж явах боломжгүй болж. Тийм учраас нэгдүгээр бид нарт бол энэ талын мэдлэгээ бол бид нар маш сайн бол одоо чинь дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт бол одоо эцэг эхчүүд тийм үү? Эцэг эхчүүд бол нэгдээд бид нар бол мэдээж бид нар бол Монголын эцэг эхчүүдийн нэг хэсэг байж байгаа бид нар нэгдээд энэ бол одоо чинь Монголын одоо энэ төр засагт бид нар асуудлуудыг тавих хэрэгтэй. Нэгдүгээр бидэнд хийж байгаа вакцин чинь ямар компанид тийм үү хизээ үйлдвэрлэгдсэн энийг нь хэн ямар шугамар нийлүүлсэн тийм үү хоёрдугаар ямар бол одоо чинь найрлагатай юм гол нь тэр вакцины дотор нь ямар бол одоо бодисууд орсон ямар найрлагатай юм тийм үү тэгээд ямар эрсдлүүд гарч болох юм гэдгийг тэр бол одоо вакцин хийж байгаа тэр бол хэсгийн эмнэлэг одоо чинь бусад одоо чинь эмнэлгийн байгууллагууд бүрэн тэр хүртээмжтэй тэр мэдээллийг бол хүртээмжтэй болгох хэрэгтэй. А бүр шийдвэр гаргах төвшөнд болохтой зэрэг чинь бол одоо чинь тэр эрүүл мэндийн яам одоо бусад одоо чинь манай засгийн газрын хэмжээнд бол ажилтдаг энэ улс бол энэ байгууллагууд энэ бүтцүүд болохтой зэрэг тусгай бол одоо комисс томилоод тэр үнэхээр тэр бол вакцин нэмэлж байгаа энэ корпорацтай, энэ компанитай, энэ улстай харьцаад энэ компани бол манай улс үндэстний биологийн аюулгүй байдал. Хүн чинь биологийн амьтан. Биологийн аюулгүй генетикийн асуудал ярьж байна. Асуудлуудыг тавих хэрэгтэй. Тийм учраас хүн болоо бид нар одоо чинь саяны ярилцлагуудаараа вакцины гагцгүй бол хоржуу ялангуяа тэр дотор нь байдаг мөнгөн ус одоо формальдегид гэж ийм одоо хорт хүний гол нь одоо хүүхдүүдийн тархийг гэмтээгээд тэр тархин гэмтсэн хүүхдүүд чинь болохоор сааж чиж байгаа байхгүй.